За сайн байцгаана уу? Бидний Grey podcast-ийн 2 дахь дугаарын зочноор манай бас та бүгд аль талаас нь мэддгийг бол мэдэхгүй байна. Бизнес эрхлэгч эмэгтэй, нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч, бас хамгийн залуу гэж байгаа тийм. Ийм бүсгүй хүрэлцэн ирж бас бид нартай сонирхолтой сэдвийн талаар ярилцах гэж байна. Бид бол ер нь дугаарууд дээр сэдв тодорхойлоод яваад байгаа. Тэгэх юм бол бас илүү ойлгомжтой сонсож байгаа хүмүүстээ бас тодорхой юм болов гэд. Тэгээ энэ удаа бол бид нар эмэгтэй улс төрч гэдэг талаас эмэгтэй улс төрчийн карьер гэдэг ч юм уу, эмэгтэй улс төрчийн оролцоо, ер нь эмэгтэй улс төрч хүн гэдэг талаас ярилцах сонирхол байгаа. Мөн дээрээс бас өөрийнх нь яг одоо манлайлаад явж байгаа, ажиллаж байгаа, хариуцж байгаа трамвайны төслийг бас ярилцах. Ажлын явцтай танилцах гэх юм уу те. Ийм дугаар эхлэхэд бол бэлэн болсон байна. Тэгэд юуны өмнө бас та бүдээр бас өнөөдөр анх удаа уулзж байгаа. Тэгэхээр анх удаа бас яриаг маань үзэх гэж байгаа хүмүүс ч байж болох байх. Тэгэхээр та бас өөрийгөө товчхон танилцуулаад танилцах байдлаар эхлэх үү гэж. За тэгээ энэ подкастыг үзэж байгаа бас манай үзэгчид энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ саягаар намайг бүгднийг тайлцуулаад дуусчих шиг болсон. Тэгээ ер нь бол яг хуу мэдээж хэрэг бас иргэдийн урлын төлөөлөгч сая 10 сарын орон нутгийн сонгуулиар чинээр сонгогдсон. Тэгээд өнөөдрийн Викторийн ярих сэдв бас гал халуун сэдв байх гэж бол бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол намайг сая тайлцуулчих байгаа учраас хоёлаа явцын дундаа үзэгчтэй илүү сонирхолтой байдлаар өөрийгөө бас илүү тайлцуулаад явчих. За тэгээд хоёлоо энэ бас бидний хамтарч ажиллаж байгаа Glass House гэдэг үнэртлээ гэж ярьдаг те. Байж байгаа. Тэгээд энийгээ бас хасаагаад эхлүүлэх хэрэгтэй байгаа. За. Үнэртээ бас танилцаад сонирхоод үзвэл үнэртний бизнес. Тийм шүү дээ. Би ч одоо үнэртээ бас зохион бүтээгч байлаа. Одоо бол үнэртээ бас хийхгүй байгаа юу те? Тийм, одоо ч одоо улс нийслэлийн ажил гээд ашиг ажилтай байгаа. Тэгээд энэ лаг үнэрсэн чи хоёулаа бол нэг тийм нэлээд сайхан үнэнгээсээ 50 ууж ярилцах юм шиг үнэр мэдрэмж төрж байна. Ер нь нэлээд тийм цэцгсэн үнэртэй. Ер нь тэгээд цэцгсэн үнэр бол хүнийг айгуу тийм тайвшруулдаг. Ер нь үнэр би бас сүүлийн үед ийм ла хэрэгэлдэг болчиход байгаа. Гэртээ тэгээ бас офисынхаа ширээн энтер дээр тавьчихлаар бид нар чинь ингээд завгууч байд юм уу? Ер нь амьдралын хэм маяг бол яг тогтсон хэм маяг байх хэдий ч гэсэн ямар вайптай, ямар одоо уур амьсгалтай байхыг таашгүй. Заримдаа төгшөөртэй болдог, стресстэй болдог, эсвэл заримдаа их гоё уужуу тайвшраад байдаг ч гэдэм юм. Тиймэрхүү үеүдээ бас гоё лагаараа энэ үнэртнэр бас удирдах болдгийм байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо үнрээр хүнийг бас тэг хөгжөөж болно. Тэг тайван амгалан мэдрэмжийг өгч болно. Ер нь тэгээд үнэр чинь өөрөө шөнө баруун тархинд очдог учраас нэлээд тийм дурсамж бүтээдэг. Тэгээд дээрэс нь одоо би айгуу дуртай үгүй зарим өдөр одоо хүний айгуу их ядардаг те зарим өдөр хүн айгуу хэрчвчтэй байдаг. Тэрийг бас үнрээр хүнийг өөрчилж болдог. Тэгэхээр үнэр бол яхаарахгүй чухал гэж бол угаасаа одоо миний өөрийн бас яг үнэртэй бас зохион бүтээдэг хүний хувьд ч гэсэндээ үнэр бол айгуу чухал. Тэгээд дээрэс нь одоо бит хоёрын ярилцж байгаа энэ төрөл ингээд галтай ингээд гараад одоо юу гэдэг лаа хасаад ингээд сууж байгаа нөхцөл маш тийм одоо дулаахан мэдрэмж өгч штэ. Хойлоо дүүл ямар ч үндсэн яриа руугаа оръё. За эмэгтэй улс төрч гэж ярьж байгаа. Та бол бас яхаарахгүй энэ улс төрт бол бас онцлог юм эмэгтэйчлийн нэг болоо гэж бодож байна. Яг тэгэхээр түрүүн хоёлоо бас нэг поинтыг хэлсэн. Хамгийн залуу нь байж байгаа нийслэлийн иргэдийн урлын төлөөлөлтөд болол. Би нэг хэдэн мэдээллүүд шүүгээд хайгаад үзлээ л дээ. Тэгээд эмэгтэй улс төрчтэй холбоотой янз бүрийн фактууд бол байд юм. Мэдээж бидний хамгийн сайн мэдэх Анжела Меркель Германы тэргүүн байсан хүн бол засгийн газрыг ахалж байсан хүн бол хамгийн урт хугацаанд ажиллаж байсан юм эмэгтэй head of government гэж ярьж. Одоо германаар бол канцлер гэж ярьдаг тийм. Энэ хүн бол үүгээрээ алдартай байт юм байна. Харин саяхан ерөнхийлөгчийн сонгуул дээр бас нэлээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул дээр нэлээд дуйлан шууганд тариадсан Камала Харрис. Энэ хүн бол бас хамгийн одоо анхны дэд ерөнхийлөгч гэж ярьдаг тийм. First Vice President болж исэн юм байна эмэгтэй Америкийн.
Түүний дараагаар бас хамгийн залуу ерхий сайд эмэгтэй бол Финландын ерхий сайд 2019 онд 34 настайгаар сонгогдчих гэж явж ирсэн. Тийм нэлээд тухайн үед нэлээд шугам тэгээд байсан шүү дээ. Тийм. Тэгээ би энэ мэдээллүүдийг одоо оршил өгж эхэлдэг нь. Залуу байх, ер нь эмэгтэй байх улс төрт хэр их сорилт дагуулт юм бэ? Эдгээс ойлоо яри. За шууд халуун яриагаа орж шүү дээ. Тэгээ ер нь бол яг хөө мэдээж хэрэг эмэгтэй улс төрж байна гэдэг бол маш олон сорилтыг даван туулдаг гэж би хувьдаа л одоо харж байна. Яг л тэрийг туулаад явж байгаа учраас гэтээ энэ бүхнийг бол одоо зүгээр эхлэл гэж би бол хууг хазуугаас бол харж байна. Тэгээд энэний хамгийн том одоо сорилт гэдэг юм уу хэцүү зүйл нь нийгмийн хэвшмэл ойлголт байдаг. Тэгээд магадгүй улс төрийг эрэгтэйчүүдийн тоглоом, эрэгчүүдийн салбар яагаад одоо эмэгтэйчүүд ингээд энэ салбарт хүч төрөн орж ирж байгаа юм бэ гэдэг юм нийгмийн аюул хэвшмэл ойлголтууд байдаг. Хүч төрөн орж ирнэ гэдэг нь юу вэ гэхээр одоо ингээд сүүлийн үед ингээд харахаар эмэгтэй улс төрчтэй залуу эмэгтэйчүүд илүү ингээд нийгэмд улс төрд байгаа юм шиг юм харагдаад байгаа боловч энэ бол зөвхөн өнгөн хэсэг байгаа байхгүй. Гэтэл яг ингээд бодлогын одоо ингээд чанар руу орохлоор тийм олон биш. Чин одоо юу гэдэг нийслэлийн иргэдийн оролт дээр 45 төлөөлөгчөөс одоо 10 нэмэгтэй. Тэ? Одоо тэр нь дөнгөн данга одоо 20% л даваад явж гин гэсэн үг. За улсын хурал дээр сая бол манай харцангуй бас гендрийн мэдрэмжтэй 30% тогтоож өгснөөрөө бас нэлээд олон эмэгтэй улсын хурлын гишүүдтэй болсон. Одоо баг миний санджаар 32 байгаа хаа. Тэгэхээр чин 126-аас 32 гэдэг чинь баг хүүхэн дээд. Тийм дамжилт тийм. За ингээд яг хөө мэдээж хэрэг одоо ковид тусхийн хэрээр эмэгтэйчүүдийн улс төрт оролцоо нэмэгдэж байна. Тэгээд дээрэс нь залуу эмэгтэйчүүд бас илүү их улс төрийг илүү сонирхох хадлага бас өсөж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэрэнд одоо нөлөөлж байгаа нэг зүйл гэх юм бол мэдээж хэрэг залуучууд одоо өөрсдөө өөрчлөе. За ялангуяа бидний одоо залуу эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг маш олон асуудлууд байдаг шүү дээ. Тэр асуудлыг тэр хүмүүс л мэдэх үү гэхээс өөр хүмүүс мэдэхгүй. Тэгэхээр энэ улсын хуралдч байсан, нийслэлийн иргэдийн хуралдч байсан энэ улс төрт бид нар насны эмэгтэйчүүдийг оролцуулах нь зүүн хэрэг байх гэж боддог. Тэр нь одоо төлөөлөл болж чаддаг. Тухайн насных нь. Тэгэхээр тухайн насны төлөөлөл байна гэдэг чинь мэдээж хэрэг тухайн одоо үеийн тэг жаргал зовлон, туулж зовлон бэрхшээлч гэдэг юм уу бүх зүйлийг мэдж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ийм насны гендрийн эмэгтэйчүүд бас улс төрд илүү олон байснараа илүү олон л одоо нийгмийн шинжтэй одоо зүйлс шийдэгдэх байх гэж хардаг. Тэгээд сая бол асуусан сорилт бэрхшээл гээд тэг би энд болохоор сая нийгмийн хэвшмэл ойлголт гэж хариулсны үндсэн гол шалтгаан нь бол эмэгтэйчүүдийг одоо яг улс төрийн давцсан аюу хатуу тийм байдаг учраас илүү нөгөө алдаа гаргавал илүү шүүмжилдэг. Тэгээд нөгөө шүүмжин дандаа юу гэдгийг өнгө үзэмж за тэгээд нэг юм хувь хүн рүү дайрсан одоо булицсан маягийн тийм байдаг. Тэрнээс биш энэ одоо юу гэдгийг маш сайн ярьдаг. Тэгээд маш бодлого боловсруулахад боловсрогдсон эмэгтэй байна гэж юусоо ярьдаггүй. Одоо ямар нэгэн байдлаар алдаа гарвал тэгээд тэрэн дээр нь шууд ингээд бодлогын хувьд хүмүүс одоо юу гэдгийг бид нар бүгдээрээ л анхудаа амьдарч байгаа учраас алдаа гарах тохиолдол зөндөл гардаг тий. Тэгэхэд эмэгтэйчүүд илүү нөгөө хүнд тусаад байдаг юм санагддаг. Тэгээд дээрэс нь мэдээж хэрэг одоо нөгөө залуу байгаа нь бас хамаг юмны буруу биш тий. Бид нар залуу хизээний цагт одоо ирээдүйн улс төрч залуу л байсан байгаа. Тэр хүмүүс ч гэсэн хэцүү үеийг даван туулж ирсэн байгаа. Гэхдээ тэр хүмүүс одоо тухайн тэр хэцүү зүйлийг даван туулаад ирээдүйд нөгөө залуучуудад тэр үеийг бэлтгэж өгөх ёсгүй байхгүй. Би ийм хэцүү зүйл туулсан юм чинь магадгүй миний дараагийн үеийн энийг битээ туулаасаа л гэж бодож дараагийн үеийн улс төрчдөө бэлтгэх хэрэгтэй гэж санагддаг. Тэгэхээр яг одоо манай эмэгтэйчүүдийн одоо улс төрийн манлайлалыг маш олон эмэгтэйчүүд бас одоо засах одоо түүжүүлэх тийм бодлогын шийдвэрүүдийг бол гаргаж ирсэн. Тэрний хүчинд өнөөдөр бид нар бас 30% тай. Тэгээд дээрээс нь бас залуу эмэгтэйчүүд ингээд улс төрд орох сонирхолтой. Бид нар одоо айхгүй штэ тий. За одоо юу ч болсон байсан одоо хувь хүн рүү маань дайрсан ч байсан. Би өөрийнхөө зорилготой, би өөрийнхөө үнэт зарчимд тий үнэт зүйлстэй итгэлтэй бай гэдэг одоо бодлоготой байгаад орж ирж байгаа штэ. Тэгээ ер нь бол эмэгтэйчүүдийн нэг давуу тал байдаг ирчүүдээс тэрний юу вэ гэхээр улс төрд орж байгаа шалтгаан нь өөрийгөө бэлтгэгдсэн гэж бодож ордог. Тийм судалгааны үндэслэл бас байдаг. Нэг гэсэндээ за би одоо тодорхой хэмжээний шийдвэр гаргах төвшөнд очих нь боломжтой болсон юм байна. Би тэг чадах юм байна гэж бодсон цагт эмэгтэй хүмүүс шийдвэрээ гаргаад улс төрт ордог. Магадгүй нийгмээс ер нь бол жоохон юм юу гэдгийг тодорхой хэмжээний эмэгтэй хүмүүст итгэл найдвар
хүлээлгэх ч гэдэг юм уу эсвэл нөгөө талдаа эмэгтэйчүүл өөрсдөө бас энэ улс төрийн оролцоонд жоохон дутгах ч байт юм уу. Маш олон зүйлүүд бол мэдээж байгаа бах. Тэр үүднээс нь хараад үзэхлээр нийгмийн эсэргүүцлийг аль болох авахгүй тулд эмэгтэй улс төрчд бол өөрийгөө яг болсон байна гэж батны итгэлтэй үедээ магадгүй ингэж join хийдэг баг. гэж ер нь судалгаан дээр бас гарсан байдаг. Гэтэл би түрүү хэлсэн шүү дээ ямар ч хүн алддаг одоо мэдэхгүй зүйлс маш их байдаг. Бүгдээр анхудаа амьдарч байгаа учраас гэхдээ эмэгтэйчүүд тэр нь илүү хүнд тусдаг. Магадгүй зүгээр нэг л жишээ хэлэхэд сая одоо юу гэдгийг манай нөгөө ерөнхийлөгчийн зөвлөх нэг охин байсан шүү дээ тий. Баяр хэм блэ? Бадам гэрэл биш бадам цэцэг. Бадам тий. Тэгээ нөгөө батлан хамгаалахын одоо генералуудтай ингээд суужгаад худалдаж агаад ингээд хоймортон суудсан байсан. Тэгээд тэгсэн чинь хүмүүс ингээд яагаад тэр хөхөө очиод тэгээ залуу эмэгтэй очиод тэнд очиод суучаад генералуудтай ингээд загинж байгаа ч гэдэг юм загинсан уу үгүй бид нар мэдэхгүй шүү дээ. Зургаас л харж. Тэгэхэд тэнд ямар нэгэн эрэгтэй тий ингээд тэнд ерөнхийлөгчийн зөвлөх гэж сууж исэн бол хүмүүс юм хэлэхгүй. Тэгэхээр нөгөө магадгүй нөгөө залуухан байгаа нь эмэгтэй байгаа нь тэнд нэг буруутан болж харагдах гэдэг шүү дээ. Энэ бол яг одоо бидний яг ийм хэцүү гэдэг юм уу сорилт бэрхшээлийн үед л юм байна. Ер нь сэтгэлгээний асуудал хаа. Яг юм дээр гэр бүлийг олвол ээжүүд эмэгтэйчүүл илүү манлайлаад аваад явдсан шүү дээ. Яг юм дээр жинхэнэ босс нь ээжүүд л ээждэг зү тэ. Тэгээ хүүхдүүд ч гэсэн одоо би бол ааваасаа илүү ээжтэй л загжуулж өссөн юм байна. Тэгсэн мөртлөөс улс төрд болохоор загнуулахгүй гэдэг буруу араа сууччихвал энэ бол сэтгэлгээний л асуудал баг л та. Тийм түрүү миний нөгөө хэлсэн шиг нөгөө хэвшмэл ойлголт яг л нөгөө Аз улс орнууд ер нь нөгөө эцгийн эрхт ясна илүү давмгаалсан байдаг учраас яг энэ чиглэлээр улс төрч гэсэн хандах гэдэг. Тэгээ ер нь бол яг миний гол яриад байгаа зүйл бол нэг эмэгтэй гэдгээрээ давмгаалаад байгаа юм бол ерөөсөй байхгүй байхгүй. Эрэгтэй эмэгтэй аль алинд нь яг л ижил тэгших боломж өгөөч. Тэгээ яг тэгш гараанаас эхлүүл магадгүй яг л адилхан үр дүнд бид нар хөрөх үү. Тэгээ харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо эмэгтэйчүүд чинь сая ярьсан шүү дээ. Хэвшмэл ойлголтоос гадна нэг гэр бүл өөрөөхтэй гаргах цаг маш их хэрэгтэй байдаг. Өөртөө гаргах цаг хэрэгтэй байдаг. Өөрийгөө хөгжүүлэх цаг хэрэгтэй байдаг. Бид нар өөртөө бэлэнгээд улс төрд орж байгаа ч гэсэнтэй хүн мэдлэгээ дэвшлүүлэхгүйгээр өөртөө анхаарахгүйгээр гэр бүлдээс одоо юу гэдэг цаг хугацаа зарцуулахгүйгээр тэр хүн оршин тогтнох боломжгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө биднээс нэг дабл стандарт бас эмэгтэйчүүдэд илүү байгаад байдаг санагддаг. Жишээ нь би бол одоо 2 хүүхэдтэй, манай 2 хүүхэд 5-тай 6-тай сургуульд 1-р ангид ороод нөгөөдг нь цэцэрлэгч явдаг. Тэгэхэд нэгэн сургуульд нь одоо зөөх хэрэг гарна, цэцэрлэгээс хүүхдээ авах хэрэг гарна. Гэтэл би өөрөө маш олон иргэдийн саналыг аваад сонгогдсон хүн байдаг. Гэтэл нэг хүний хань ижил байгаад байдаг, нэг хүний охин байгаад байдаг тий. Яг хоо эртний хүмүүс ч гэсэн адилхан хүү, бас нэг хүний хань. Гэхдээ мэдгүй нөгөө магадгүй эмэгтэй хүмүүс нөгөө илүү ийм кэртэй тэгээ одоо юу гэдэг гэр бүлдээ санаа зовдөг яаж вэ ээж вэ тэгэл нэг хүүхдийн хүмүүжлээс асуулаад хүүхдийн хүмүүжил одоо буруу байхад төгсөлтэй гэл ер нь бол ээж нь хүмүүжүүлж чадаагүй байна гэдэг болохоос мэдгүй аавын хүмүүжил муу учраас энэ хүүхд хүмүүжил байна гэж ярьжсэн түүх бол би сонсож байгаагүй. Тэгэхээр ээж нь анхаарал тавьж чаддагаас эсвэл хүүхд өвчин зовлонд ороогдохгүй байх гэл ингээл эмэгтэйчүүд бас илүү деталь тийм хардаг тийм нямба няхуур одоо тэр бол баг байглаас өгөгдсөн өгөгдөл байж байгаа лу. Аауд бол илүү том зургаар нь харах гэдэг юм шиг байна. Ер нь тэгээд эмэгтэй эрэгтэй хүний онцлог байгаа нь магадгүй тэр. Тэгэхээр улс төр ч гэсэндээ эрэгтэй хүмүүс overall гэдэг юм одоо том зургаар нь хараад шийдвэр гаргадаг бол эмэгтэй хүмүүс илүү детальны ингээд том зургаар нь шийдвэр гаргачвал энэнд ямар нөлөөлөл байгаа юм бэ? Энд одоо юу өртөх юм бэ гэдэг ч юм уу нөгөө жижиг зүйлсийг харж эхэлдэг. Тэгэхээр бид нэр хүүс яг ялгаа авахгүй л тэгш байж ижил яг нөгөө тэнцвэртэй бодлого гарахаар байгаа. Тэгээ хоёлаа нөгөө түрүүн бас тоо ярьж байна. Улсын хурлын эмэгтэй гишүүдийн тоо дээрэс нь бас иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа бас эмэгтэй төлөөлөгч нарын тоо. Тэгээ нэгэн тийм тоо ярьсан юм чинь би бас нэг тоо асууя гэж боддог. Та бол Монгол ардын намын дуулс төрч өсгөө яаж байгаа. Америкийн нэгдсэн улсын конгресст бол 2023 он байсан баха. 13 онд хамгийн өндөр олон тооны эмэгтэй одоо улс төрчд байсан нь бол рекордыг эвдэлсэн байт тийм ээ. Нийт одоо конгрессийн 149 гишүүн нь бол эмэгтэй улс төрчд байж таарч. Монголд бол одоо энэ жишг дахиад хөгжөд явж байгаа шиг нэмэгдэж байгаа шиг хоёлаа бас энэ жил Монголд түүхэн дээд гэд ярьж ш угаасаач 126 гишүүнтэй болсон.
Тэгвэл танаа намын бодлогоор ер нь эмгтэй квотыг хэр хэмжээгээр байлгад. Ер нь бол яг уу мэдээж улс төрд ороход бол аль нэг намын гишүүн байна. Бид нар аль нэг намын гишүүн байснараа улс төрд орж бодлого боловсруулах төвшөнд авчна. Яагаад вэ гэхээр бид нар чи арчилсан улс оронд парламент цэцгэлтэй улс оронд амьдарч байгаа. Тэгэхээр Монгол Ардын намын хувьд бол эмэгтэйчүүдэд дэмжих бодлогыг бол маш сайн баримталж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт 20 саяын одоо энэ сонгуулиар гэсэн үг шүү дээ. Энэ сонгуулиар бид нар эмэгтэйчүүдэд дэмжих зорилгоор одоо квотыг нь 30% болгож өгсөн. Энэндээ бусад улс төрийн намуудыг нэгдээч хамтдаа оролцъё гэд за даарчсан нам хүн нам байдаг юм уу те бүх намын төлөөллүүд хамтдаа тэнцвэртэй хүйсийн төлөөллийг хангая гэд нэгдээд бүх намуудаас яг адилхан 30% эмэгтэйчүүд жагсаалтаарч тэр улсын хуралд тэр нийлүүлээд твссэн. Тэгэхээр бид нар нөгөө бодлого боловсруулж байгаа их барьж байгаа намын хувьд бол аль болох хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах. Тэгээ дээрэс нь эмэгтэйчүүдэд бас дэмжих ийм бодлого баримталдаг гэж би бол хувьдаа одоо намаа үздэг. Тэгээ тэр бас яг нь үзэл баримтлалын нэг жишээ болоод өөрөө энд сууж байгаа. Нийслэлийн Монгол Ардын намын эмэгтэйчүүдийн холбооны дараагаар бас би ажилтдаг. Сонгуульт ажил 1 жилийн хугацаа бас ардааг үзсэн байна. Тэгээ нийслэлийн Монгол Ардын нам бол одоо өөрөө бас маш том институт. Тэгээ тэрний эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг бол өөрөө бараг 36 мянган гаруй гишүүнтэй ийм байгууллага байдаг. 9 дүүрэг салбартай. Тэгээ маш олон эмэгтэйчүүдийг хамарсан ийм байгууллага. Тэгээд энэ байгууллагыг би сая 29 настайдаа бас сонгогдсон. Тэгэхээр бас түүхэн байгаагүй ийм залуу одоо дарахаар сонгогдсон. Тэгэхээр яг энэ чиглэлээр гэдэг юм уу, яг энэ тал дээр бол намын хувьд бол эмэгтэйчүүдэд дэмжих, тийм ээ, бодлого шийдвэрт оролцуулах, тэгээд дээрэс нь квотоор нь бас хангаж өгөх. Ийм бодлого бол баримталж байгаа. Цаашдаа ч гэсэн баримтлах байх. Би 28 онд 40% болно гэж бол одоо бодлого шийдвэрт нь гарсан байгаа гэж бол сонсч байсан. Аажмаар өсөд явах юм байна. Ер нь яг зөвөр эмгтэй улс төрчд одоо байна. Гэхдээ улс төрөөр сурж байгаа залуучууд ч гэдэм үү эсвэл ирээдүйд улс төрт орно гэсэн амбицтай эмгтэйчүүл хэрэг байдаг юм болоо. Нийгмийн хандлага нь ер нь яг эмгтэйчүүд өөрсдөө ер нь юу боддгийг одоо танаас л асууя та тий. Яг би ингэж анзаараад байгаа. Сүүлийн үед манай хохид бүсгүүчүүд нэг тийм аюу ийм улс төрт оролцох сонирхол өндөр. Тэгээ дээрэс нь нөгөө өөрийгөө олоод би ер нэг ийм амбицтай юм байна. Би ер нэг ийм чиглэлээр илүү явбал илүү хөгжиж чадах юм байна гэдгээ илүү харж чадаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээ миний эргэн тойронд байгаа ч гэсэн залуу хохид бүсгүүчүүд байна. Нийгмийн маш их идэвхтэй. Тэгээд энэ нийгмийн идэвх нь өөрөө одоо юу гэдэг нь дараагийн түвшинд улс төрч болох. Тэгээ заавал улс төрч биш юм а гэд нийгмийн идэвхтэн гишүүн байх. Энэ одоо үндснүүд одоо үндслэл нь тавигдаж байгаа гэж би хараад байна. Тэгэд саяын асуулт бол яа харахгүй одоо юу гэдэг юм өөрийгөө хүн бол улс төрч болно гэж төрлөөч гэдэг юм уу те би бол улс төрч болох тавилантай ч гэдэг юм уу тэгж бодохгүй шүү дээ. Яг би энэ улс төрт орсноороо ямар өөр зүйлийг хийж чадах юм. Би яг өөр бусдаас юугаар ялгарч чадах. Тэгээд дээрэс нь энэ одоо улс төрд орно гэдэг чинь өөрөө зүгээр л нэг дэлгүүрээс ороод талах авч байгаа юм бол биш. Боловсруулах шаардлагатай өөрийгөө хоёрдугаарт маш их мэдлэг хуримтлуулах шаардлагатай санхүү, төсөв, хөрөнгө, нийгмийн мэдлэг одоо дэд бүтцийн мэдлэг ч гэдэг юм уу одоо юу гэдэг юм бүхэл салбарын мэдлэгийг өөртөө цуглуулж чадахгүй бол улс төрч болно гэдэг бол боломжгүй. Яагаад гэвэл тэр хүн чинь өөрөө аль салбарт одоо орох тэр мэдээллийг цуглуулсан байснаар шийдвэр гаргадаг байхгүй. Тэ? Шийдвэр гаргах төвшөнд очино. Тэгэхээр юу гэдгийг хүмүүс ч одоо ингэж ярьдаг шүү дээ. Энэ одоо ямар ч хамаагүй хүний тэнд авчираа тавьчих юм те мэдлэг боловсруулахгүй энэ одоо ингэдэг тэгдэг гэд. Гэтэл тэр хүн бол тэрэнд тавигдах, томилогдох хэмжээний туршлагатай эсвэл мэдлэг хуримтлуулсан байхыг бид нар нэг мэдэхгүй байхгүй. Эсвэл тэнд очиод магадгүй илүү их суралцсан те бодлого боловсруулах төвшөнд за би мэдээж ирэг одоо юу гэдгийг огт мэдэхгүй хүний тэнд авч тавихгүй. Чинь одоо би зөв өөрийгөө ярихад тарван төсөл дээр бас удирдагчаар одоо томилогдсон. Тэгээд энэ бол одоо маш их нийгмийн эсрүүцэлтэд тулгарсан. Яг эхлээд яагаад вэ гэсэн чинь эмэгтэй хүн яхаараа төмөр зам одоо барьдгийг. Тэгээ залуу хүн биш энэ өөрөө тарван сууж үтсэн юм уу гэж. Аюу ийм нийгмийн те дайралтай. Гадаад сурж илүү. Сурж байсан. Аль оронд сурж байлаа? Америкт сурж байсан. Тэгээд ингээд нөгөө нийгмийн дайралтууд ихэлсэн. Тэгээд энэ өөрөө одоо ингээд ийм юм барьж чадах юм уу, инженер юм уу, энэ ч одоо нөгөө эдийн засгч хуульч мэрэгчлээ өсдөж гэдэг юм одоо хүмүүс судалсан учраас тэгэхэд яг үүндээ бол мэдээж хэрэг одоо ажилтны салбарын мэдлэг
одоо би өөрөө хоримтлуулахгүйгээр өөртөө би юу гэж би чадна гэж хэлэхэд Тэгэлгүй яах вэ? тий. Одоо тэгтээ ер нь бүр илүү одоо мэрэгших. Тэгээ дээрэс нь би одоо юу гэдгийг хүн удирдах ажиллана гэдэг чинь бас өөрөө удирдах чадвар байдаг байхгүй. Тэгэхээр би Монголдо одоо мэрэгсэн инженерүүдийг авч ажилуулах тийм ээ. Тэр хүмүүс би одоо юу гэдэг гараа ганцхан ануудын тарампаа барих гэдэг юм биш шүү дээ. Маш олон улсын эдийн одоо олон улсын экспертүүд тий. Монгол улсын удаа барьдаг инженерүүд энэ одоо юу гэдэг анхны бүтээн байгуулалтанд орох гэсэн маш олон сургуулаад төгссөн инженерүүд залуучууд байгаа шүү дээ. Энэ хүмүүс итгэл үнэмшлэр бид нар барьж чадна уу гэхээс биш би ганцаараа тэнд орилоо чарлаад одоо юу гэдэг хийнэ бүтээнэ гэж чадахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө харж байгаа өнцг нь юу вэ гэхээр эмхтэй очиж залуухан байна. Тэ чадах уу гэдэг ийм гурван асуулт ингэж Цагаан гартай байна. тий. Тэгээ одоо энэ ч нөгөө баахан дипломтой одоо би ч 27 одоо 3 их сургууль төгссөн. Оо ямар мундаг. Тэгээд одоо би 27 насаа өнгөрөөд одоо хэдхэн жил болж байна шүү дээ. Тэгж яхад ингээд нөгөө яа харахгүй өнцгөн тэгж харагдаад байгаа учраас би тэрийг бол үгүйсгээгүй. Тэгээ одоо мэдээж хэрэг том төсөл учраас маш их олон тулгарх саад бэрхшээлүүд байгаа. Гэхдээ энэний нэг хэсэг нь яа харахгүй одоо нийгмийн хүлээлт. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мэдээж ануучин төлөөлөгч бол тэр трамвай гараараа барихгүй манлайлал үзүүлнэ гэж тий. За энэ талаар хоёлоо бас дэлгэрүүлж ярина. Тэрний наан зүгээр сая нэг гоё мэдээлэл ороод ирлээ. 3 их сургууль төгссөн гэдэг чинь хоёлоо бас танилцж яваа штэ. 3 их сургуулийн талаар товчгоо мэдээлэл өгч ямар мэрэгчлээ. Олон улсын худалдааны менежмент чиглэлээр эхнийхээ бакалаврыг тэгээд дараагийнх нь болохоор эрх зүйч тэгээд олон улсын бизнесийн чиглэлээр Америк сургуулаа төгсөөд магистрийн зэрэгтэй ингээд 3 их сургуулаа төгссөн. Тэгээд ер нь бол яг олон улсын худалдаа маань өөрөө нөгөө бизнесийн менежмент чиглэлээр бас бакалавр зэрэгээ олгодог. Одоо нэгсэндээ бакалавр нь олон улсын бизнес тэгээд илүү нэг специфик чиглэл нь олон улсын худалдаа чиглэлээр. Тэгээ ер нь бол би одоо ингэ боддог шүү дээ. Нэг тийм олон улсын төсөлтэй олон улсын байгууллагт ажиллах ийм л одоо уг нь чиглэлтэй сонирхолтой хүн байсан болов уу гэж боддог баг бах юм. Бүх баг бахт бол имж болох хүсэлтэй байсан, мөрөөдөлтэй байсан. Тэг ингээл яриул маш их зүйл байгаа. Тэгээд одоо өөрчлөгдөлөө тэгэл л да тэг ер нь бол тэгээд нөгөө сая бас хоёул эхлэхдээ ярьлаа. Өнөртөө бас өнөртөн бүтээх гэж ярьлаа. Америкт сурч байхдаа бас өнөртөн бүтээх курс сураад өнөртөн бүтээгчийн сертификат авчихсан. Тэгээд тэндээ өнөртөө бас анхныхаа өнөртөө бас зохион бүтээгээд Монголд ирээ Shark Tank нэвтрүүлэгт орж исэн. Тэгээ манай мөнх насан Shark надад хөрөнгө оруулалт өгч исэн. Тэгээд 2 3 өнөртөө бас гаргасан. Тэг миний цэвэр хобби. Тэг би бол одоо боддог маш их ажлын ачаал бас бидэрт байдаг. Маш олон иргэдийн итгэлийг авчихсан. Тэгээд энэ хүмүүс итгэлийг бас алдаж болохгүй. Залуу хүмүүс бидэрт pop устер зохихгүй. Тэгэхээр хичээж ажлыг харуулахгүй бол одоо юу хийх вэ тийм үстэй. Тэгэхээр одоо яхааргүй хоббигоо хоошоо тавьсан байгаа. Тэгээд дээрэс нь стресстгүй байханд бол бас хаяа хоббигоороо өнөртөн бүтээх. Тэг ядаж өрөө тасалгааны өнөртөн бүтээхэд үнэртлээ хэрэгэлдэг вэ? Ер нь хэрэгэлдэг. Би өөрөө бас лаа хийдэг байсан. Машины үнэртүүлэгч, за тэгэл тасалгааны үнэртүүлэгч, үнэртөө устай байны давс бүблэг гэл ер нь жижиг дунд бизнесийн бас зовлон мэднэ. За хоош бол нэлээд сүүл рүүгээ үнэртний талаар бас хэд хэдэн зүйлүүдийг асууна. Тэгээд хоёлаа нэрээ бас сануулчлаа. Энэ Glass House гэдэг энэ брэнд бол тансаг зэрэглэлийн үнэртлээ юм байлаа. Тэгээд Австралийн бас айгуу мундаг ийм брэнд байж байгаа. Тэгээ энэ үнээр бол тааламжтай байна. Тэгээд яриаг бас нөгөө яриаг нэг тийм 50 ууж болгоод байна шүү дээ. Зөөлрүүлээд байна. Зөөлрүүлээд яг мэдрэмж нэг байна тий. Би бас яг тэгж бодлоо. Түрүүн та өөрчлөлт гэдээ ярьж чинь тэглгүй яах вэ? Улс төрд орж байгаа юм бол тодорхой ийм өөрчлөлт хийсэн, тэгчинсэн, ингэчинсэн гэд мөрийн хөтөлбөр төгөө ч юм уу тий. Ер нь тодорхой амбицтайгаар орж ирдэг. Та анханасаа ер нь энэ чамны төслийг гээд хараад ороод ирсэн үү? Ер нь ямар өөрчлөлтийг иргэдийн төлөөлөгч одоо болоод одоо шалгараа те сонгогдоод гарсны дараа хийж гүйцээж ер нь одоо энэ үүрэгт ажлынхаа хугацаанд яа нэ гэж анхны бодолтойгоор орж ирсэн. Яа харахгүй одоо эрдийн төлөөлөгч чинь нэг л иргэн баггүй юу. Тэгээ бид нар одоо юу гэдэг амар том дарга гэж бодоод маш их зүйл хүсэж байдаг. Гэтэл нэг иргэн тэр иргэн яах ёстой вэ гэхээр иргэдээсээ хүсэлтийн, саналын, гомдлыг аваад дараагийн төвшний байгууллагад нь уламжлах. Нэг гэсэндээ үндсэн үүрэг бол яа харахгүй. Тэрнээс биш эрдийн төлөөлөгч бол цалин авдаггүй. Эрдийн төлөөлөгч бол маш том дарга шиг офис суудаггүй. Биднэрт туслах, жолоочтой, цалин хангамж бусад нэг зүйл байдаггүй. Анхнаасаа тийм байсан бах. Эсвэл явтан дундаа хүртэлгдсэн үү?
Ер нь бол яг одоо миний хэлж байгаа үнцэг бол энэ юу гэдгийг цаг наргүй тэгээ дээрээс нь цалинчгүй гэдэг ч юм уу тийм хангамжгүй ийм албанчлалт хүмүүс яах гэж очдөг вэ гэдэг хамгийн ихний асуулт бол өөрт байсан. Тэндээ би өөртөө юу гэж хариулсан бэ гэхээр би энд ороод тодорхой хэмжээний хувьд хүний иргэдийнхээ те дуу хоолой олж чадах юм байна. Тэгээ би яагаад өөртөө итгэлгүй байх нь амар шалтгаан байгаа. Тийм ээ. Тэгэхээр яг энэ асуултанд өөртөө ингэж хариулж чадсан учраас би эдийн төлөөлөгчийн хуралдаа сонгуульд нэр дэвшив. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бид нар залуу байна, нас байна. Өөрчлөх ёстой маш олон зүйлсийг олж харж байна. Тэрийг бид нар алга уруулахын чинь өөрчлөх боломжгүй. Гэхдээ бидний дотроо бодож байгаа үнэт зүйлс зарчим энийг өөрчлөх байх гэж үзэж байна. Бид нар одоо маш олон улс төрчдийн чигшмээр одоо үйлдэлүүдийг харж байна шүү дээ. Байдаг. Гэхдээ энийг одоо гэдэг нь улс төр бохир учраас юм биш. Тэр зарим хүнд таалагддаг тэр шийдвэрүүд нь зарим хүнд таалагддаг. Энэ яг л нэг хэрэглэгч сэтгэл ханамжаас одоо судалгаан дээр гардаг үндэслэл шиг тий. Бүх зүйлд хэрэглэгч сэтгэл ханамжтай байх боломжгүй. Тэнд аль нэг зүйлс, аль нэг хүнийх нь эрх ашиг хөндөгдчихлээ. Тэрнтэйг адилхан улс төрчдийн шийдвэр ч гэсэндээ аль нэг одоо талд нь таалагддаг, аль нэг талд нь таалагддаг. Аль нэг хүнийх нь эрх ашиг хангагдаж байвал нөгөө талынх нь эрх ашигыг бас хөндчихөд. Тийм учраас хөндөгдөж байгаа нь одоо муу шийдвэр гэж харж байгаа хөндүүлэхгүй байгаа нь за магадгүй одоо юу гэдгийг те энэ шийдвэр бол зөв юм ач гэдэг юм байдаг. Тэгэхээр би энэ шийдвэрт оролцож чадах юм байна. Энэ шийдвэрийг би гаргах ийм өөрийгөө боловсрсан бодол одоо юу гэдгийг те чадах юм байна гэж үзэж байгаа нэгдүгээр. Тэгээ эмэгтэйч би түрүүн хамгийн түрүүнд хэлсэн эмэгтэйчүүд бол улс төрийг сонгохдоо мэдээж хэрэг би чадна. Одоо би шийдвэр гаргах төвшөнд оролцох боломжтой юм гэж бодсны үндсэн дээр шийдвэр гаргадаг. Тэрнээс биш энэ бол маш амаргүй шийдвэр. Түрүүн би хэлсэн би 2 хүүхэдтэй тэгээ одоо айлын сайн ихнэр ихч ээж дүү байх охин байх гэж хэлдэг. Тэгэхээр энэ бүх олон зүйлсийн одоо дараа дээрэс нь эрэгтэйгээ төлөөлөл болох шаардлага. Тэгээ өнөөдрийн Улаанбаатар хотод бол маш олон зүйлс тулгамдж байгаа. Тэгээд энэ асуудлуудыг бид нар мэдж байгаа хэрнээ одоо зөвхөн фэйсбүүкийн цаанаас гэх юм ганцхан зүйлийн цаанаас ингээд энэ чинь болохгүй шүү дээ. Ингээд дээ шүү дээ. Тэгээд дээ шүү дээ гэж суухаас илүүтэйгээр дотроос нь яагаад үнэхээр энэ бодлого шийдвэр буруу байгаа юм бэ гэдэг хайх хэрэгтэй. Бид нар одоо юу гэдгийг өнгөрсөн үеэ одоо та нар муу ажиллаа эсвэл инглээ тэглэдэг одоо ийм сэтгэлгээтэй ажиллаж болохгүй. Тэр хүмүүс тухайн цаг үедээ тухайн одоо асуудлыг шийдвэрлэхгээл ажиллаж байсан байж таарна. Тэгэхдээ одоо бид нар яаж ажиллах вэ гэхээр алсын хараатай нэгдүгээр. Хоёрдугаарт энэ бидний би сая хэлээ залуу хүн учраас энэ одоо юу гэдгийг боловсрож байна. Бид нар одоо нийслэлийн өвдө уралт байна. Энэ бол нэг талын одоо нэг тийм боловсруулж байгаа одоо эхний шат гэж харж байгаа. Тэгэхээр би өнөөдөр Улаанбаатар хотынхаа өмнө толгож байгаа асуудлыг маш сайн мэдчихэж байна. Дараа нь би дараагийн төвшөнд нь би улсынхаа тэгээд толгож байгаа асуудлыг мэдэх. Тэгвэл нийслэлд нь юм байсан юм чи улсад юу толгож байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас твших тийм ээ. Иймэрхүү байдлаар бас явах шийдвэрлэх. Тухайн дүүрэг орон нутгийн асуудлыг мэдхгүйгээр бид нар нийслэлийн асуудлыг ярихгүй шүү дээ. Нийслэлийн асуудлыг ярихгүйгээр бид нар улсын асуудлыг ярихгүй. Тэгэхээр энэ ч нөгөө шат дараатай бас тийм зүйл гэж байна. Таны карьер ч гэсэн улс төрийн карьер ч гэсэн шат дараатай явах хаа. Тэгж л одоо найдаж байгаа. Төлөөллийн хувьд бол би их зөв төлөөлөл гараад ирж байгаа болоо гэж бодож. Бид бас юм нэг үеийн залуу хүмүүс харагдаж байгаа. Дээрээс нь 2 хүүхдийн ээж байж байгаа. Тэгээд залуу бизнес эрхлэгч эмэгтэй байж байгаа. Тэгэхээр энэ ч нөө төлөөлөгч бол ийм тодорхой сегментик ч юм уу нэг юм тодорхой хэсгийг төлөөлж гарч ирээд олон талын төлөөлөгч байвал энэ ч мэдээж зөв төлөөлөл одоо хурал бүрднэ гэж харж үзэх юм бол би бол хүний эрх ашиг тэнд ингээ хүндэх нь шүү дээ яригдах нь шүү дээ өөрийнхөө талаас хараад үзэхлээр бидний их ойр төлөөлөл юм болов уу гэж таарч байгаа. Түрүүн та бас ярьж байна энэ өөрчлөлт шинжилэлт мэдээж амаргүй хүчин чармаалт нэлээ орно. Ялангуяа улс төр бол бас лобби гэж ярьдаг тийм. Тодорхой шинэ өөр зүйлийг нэвтрүүлэх, шинэ ажил хэрэгжүүлэхийн тулд усны дэмжлэг авах хэрэгтэй шүү дээ. Ганцаараа би зөв гэд эсвэл зөвхөн тэр танхим дотор тэгээд хасаагаад нь иргэдийн дэмжлэг, иргэдэд ойлгогдох. Та түрүү хэлж шүү дээ. Хийсэн ажлууд буруу харагдаад байдаг нь тухайн үедээ зөв байгаад одоо буруу харагдаж болно. Эсвэл зарим хүмүүс зөв байгаа, заримд нь буруу байж болно. Энэ бол өөрөө айгүй том сорилт баг. Тэгээ одоо хийж байгаа ажлуудаа тодорхой хэмжээнд дэмжлэг авч тэ ингэж ажиллаа явуулахад ер нь хэр сорилт ихтэй. Мэдээж одоо сорилттой тодорхой тэ. Хэр хүндрэлтэй эд ингэж асуух юм уу?
Монгол улсын одоо сонгуулийн цикл чи өөр 4 жилийн улс төр гэдэг бол өөр айгүй богино хугацаа байхгүй. Тэгэхээр бид нэр 4 жилийн хугацаанд иргэдтэй таалагддаг шийдвэр гаргаж таалагддаг улс төрж болохгүйсоор агаад яг бодлогын чанартай том хөдөлгөх зүйлсүүдээ хөдөлгөж чаддгүй юм шиг санагддаг. Зүгээр миний хувь хүний бодол. Яагаад вэ гэхээр 4 жил дотор бид нар томоохон бүтээн байгуулалт хийх боломжгүй. 4 жилийн дотор бид нар том хэмжээний алсын хараатай бодлогыг өөрчлөх боломжгүй. Яагаад гэхээр би аль хэдийн одоо сонгогдоод 6 сар болсон байна. Тэгэхээр би 6 сар болоод өчтөрхөн за одоо ингээд 6 сарын тайлангаа ингээд бэлтгэж байгаа байхгүй. Тэгэхэд би иргэдийнхээ санал хүсэлт гомдол тэрийг шийдвэрлэх шатны хідэн ажил хийсэн байна. Тэгээд надад сонгуулаас өмнө амлажсэн амлалтууд байгаа. За тэгээд маш олон хүмүүсийн хүсэлтүүд байна. Энэ олон зүйлд би яг 6 сарын хугацаанд хариулж чадсан байна уу, хийж чадсан байна уу гэхээр яг өөрийнхөө хувьд бол надад хангалттай санагдаагүй. Гэхдээ харахад бол маш олон хуудас юм хийсэн байна. Гэтэл өөрийгөө чамлах мэдрэмж бол надад төрж байна. Тэгээд цаашдаа ингээ харсан чинь надад ерөөс цаашдаа 3 жил хагас хугацаа үлдсэн байгаа байхгүй. 3 жилийн хагас хугацаа гэдэг бол богино хугацаа. Тэгэхээр таалагдах шийдвэр гаргахаас илүүтэйгээр би илүү ярихаас илүүтэйгээр алсын бодлогот нийцсэн бүтээн байгуулалт хийхийг хүсэж байна. Нэгдүгээрт энэ бол мэдээ цаг хугацаа, хөрөнгө, мөнгө маш олон жисвэр төвчээр хүчин зүйлсүүд шалтгаална. Араас нь одоо биднэрт ярьдаг улс төр зөхгүй. Бид түрүүнээс бид нар залуучууд одоо попорч болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар түрүүний хэлдэг шиг юм таалагдах гэсэн ярианаас энд одоо мундаг улс төрч гэж харагдах гэсэн эсвэл яг нэг юм тухайн одоо тулгамжж байгаа сэдв дээр очиж өөрийнхөө үзэл бодол, санаа бодлыг илэрхийлэх хүмүүс таалагдахаас илүүтэйгээр бид нар яагаад тэрийг үүсгэх болсон шалтгааныг нь олдог, хайдаг, дахиж тэрийг гарахгүй байх тэр шийдлийг нь одоо олох ийм нас бидэрт байгаад байгаа. Бид нар богино хугацааны юм хийж болохгүй. Хугацаанд байх хэрэгтэй. Би зөвхөн миний хувьд бол би тийм алсын одоо юу гэдэг нэг тийм ус төрд одоо хол явах гээд байгаа юм бол биш мэдгүй. Би одоо өөрийгөө ирээдүгөө тааж мэдэхгүй шүү дээ юу тохиолдохыг. Гэхдээ үндс нь юу юм? Суурь нь юу юм? Суурь систем нь юу? Энэ тулгамдаад байгаа асуудлыг чинь гол захилаа нь хаана байгаа? Тийм үү? Бид нэр одоо юу гэдэг систем ярих хэрэгтэй байхгүй. Системээр нь ухсрах хэрэгтэй. Системээр нь одоо энэ нэг нь өөрчлөх хэрэгтэй ч гэдэг юм уу? Үндсээр нь мэдээж хэрэг минь маш хэцүү. Хүн болго ингэж ярьдаг байх гэж би харж байгаа. Гэхдээ би тэр хүмүүсийн ганцхан нэг хүн биш байх гэж байна шүү дээ. Тэгэхээр залуучууд ингэж бодж л аваад олоолаа нэгдэх хэрэгтэй. Энд нам харгалцахгүй, нас харгалцахгүй, хүүс харгалцахгүй. Тэ бид нэгдэх хэрэгтэй, олол олох хэрэгтэй байхгүй. Яг одоо би ингэж ярихаар маш олон залуучуудын яг ингэж ярьжсэн юм ингэж сонсч ирсэн юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг тэгэхээр бид нар ингэж тэ улс төр далаа гэх залуучууд өөрчлөлн ингэж тэ залуучууд бүгдээр хамтдаа шүү гэдэг байгаа юм яг ингэж бодит байдал дээр ирэхээр бид нар бие биентэйг нэгдэж чаддаггүй. Одоо чаддаггүй гэдэг нь юу вэ гэхээр магадгүй юу гэдгийг үзэл бодол нь нийцдэггүй ч болно. Гэхдээ бид нар үзэл бодол хамаагүй байхгүй. Бид нар хийх гээд байгаа зүйл нэг. Энэ улс оронд чинь ажил хийх хэрэгтэй. Энэ улс оронд чинь бүтээн байгуулалт хэрэгтэй. Энэ улс оронд чинь хөгжих хэрэгтэй шүү дээ. Монгол улсын эдийн засгч нь одоо жижиг эдийн засгт ордог шүү дээ. Бидний яриад байгаа, нийслэл яриад байгаа маш олон том төслүүдийн нэг нь яг бодитоор хөгжөөд бодитоор яваад ихтгэл эдийн засаг савлна. Тэгэхэд одоо бид нэр яах ёстой вэ гэхээр савлсан одоо юу гэдэг эдийн засаг ямар байхаас үл шалтгаалаад бид нар зорьсон зорилготой хүрэх ёстой. Тэрний тулд залуучууд яаж нэгдэх ёстой юм бэ гэдгийг хамтдаа харуулах ёстой. Та бүхэн яриа бол яа харахгүй явсаар тэгээд таны хийж байгаа ажлыг одоо дэлгэрэнгүй ярихаас өөр аргагүй байдал руу ороод ирлээ. Яг зөв эсэргүүцэл шүүмжил нэлээ их дагуулж байгаа нэг ажил бий. Трамвай, MRT, метро гэл тэ. Хүмүүс бол нэлээд бас шүүмжилтэй хандж байгаа шиг нийслэл иргэд ялангуяа аргагүй бах. Ер нь бол маш олон жил яригдчихэж байгаа. Тэгээд яг бодтоогоор ингээд хийгдсэн. Өнөөдрийг хүртэл бид нар яг метротоо болоод суудсан юм алга болохоор тэгээд байгаа. Энэ талаар та ер нь төслийнхаа одоо энэ явц те. Ер нь энэ төслийг юу гэж харж байгаа? Үнэхээр яг жинхнээсээ тийм юмтай болох юм уу бид нар? За, ер нь яг би ингэж боддог. Том төсөл хөтлөх бол өөрөө улс орны хэмжээний том асуудал байдаг. Тэгэхээр улс орны хэмжээний том асуудлыг асуудалд оролцож маш олон талууд байдаг. Хоёр нам улс төрийн хүчин, гурван улс төрийн хүчин ч гэдэг юм. За ингээд ирэхлээр хин нэгэнд нь таалагдахгүй шийдвэрд гарч эхэлдэг. Тэгээд тэр төслийг зогсоох эсвэл одоо юу гэдэг юм нийгмийг турших ч гэдэг юм уу тийм асуудал үүсч эхэлдэг. Энэ бол нэг төрлийн том төслүүдэд тулгардаг нэг том асуудал. Дараагийн санхүүгийн асуудал. Би түрүү хэлсэн Монгол улсын эдийн засаг одоо дундаж орлоготой буюу жижиг эдийн засагт ордог. Тэгээд энэ эдийн засагтай улсад бид нар яг метротой, трамвайтай болох нь зөв юм уу? Бид нар яаж одоо энэ төвчрлийн асуудлыг шийдэх гэдэг асуудлууд үүсч ирсэн.
Тэгээд энэ метрог бол яг мэдээж хэрэг маш олон жил ярьж байгаа нүгэн. Гэхдээ яг тухайн үед бид нэр яг өнөөдрийнхоос илүү жижиг эдийн засгтай бас байсан байхгүй. Бидний мөрөөдөл байсан байхгүй метрод бол. Гэтэл одоо энэ аль хэдийн гараанасаа гарчихсан метроны техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаад дуусчихсан, тэрийг нь магадлалчихсан. Одоо санхүүжилтийн хэсгэмээ бид нар одоо төслийнх нь нэгжин зураад, хайгаад тэ санхүүжилтээ босгоод тэгээ дээрэс нь одоо UKF гэдэг одоо маш том байгууллага бас энэ батлан одоо санхүүжилтийн батлан даяа гээд банк нь тодорхойлсон JP Morgan одоо мөнгөний бид нар бас ингээд тодорхой хэмжээнд гаргая гэдэг ингээд нийтлэн засаг даргын хувьд бол ингээд ажлууд нь метроны хувьд бол явж байна. За, трамвайны хувьд гэвэл яг одоо 12 сард байгуулагдсан шинэ төсөл нэгж. Бид нар одоо 3 сарын тий 3-4 сарын нүрэг үзэж байгаа. Тэзүүгийн шат нь одоо дуусж байгаа. Бид нар маш хурдтай ажиллаж байгаа. Монгол инженерүүд, монгол залуучууд энэ Монголд анхны бүтээн байгуулалт хийхэд бол маш их ажиллаж байгаа. Манай мэргэжлийн инженерүүд ажиллаж байна. Тэгээд бид нар тэзүүгийн одоо юу гэдгийг энэ үйл явцыг үндэслэлийг тий техник эдийн засгийн үндэслэлийг дуусгаад одоо магадлалаар орох. За тэгээд шинжлэх ухааны техникийн зөвлөлөөр орох. За ингээд эн чинь төрийн ажил бол маш олон шат амжилттай. Тэгээд дээрэс нь эн чинь нийслэлийн иргэдийн одоо амьдралын чанарыг сайжруулах төсөл учраас бүх хүмүүс мэргэжлийн хүмүүс нь оролцоод санал зөвлөмжөд тусах хэрэгтэй. Тэрнээсээ ш одоо ануужин ганцаараа муухарсаар агаад хийх боломжгүй төсөл байна. Тэгэхээр бүх хүмүүс бүх мэргэжлийн хүмүүс ороод санал зөвлөмжөд тусгаад тэгээд энэ төсөл явна. Энийн араас бас яг адилхан санхүүжилт тийм үү. За тэгээд мэдээж хэрэг санхүүжилтээс гадна бас нэг асуудал үүснэ. Тэр нь байгалийн одоо давгчгүй хүчин зүйлс. Бид нар чинь одоо дулааны улирал нь маш богинохон тий. Тэгээд одоо хүүтэн зас тэгээ бороотой улирал нь айгүй их. Тэгвэл бүтээн байгуулалтын хэдхэн сарыг бид нар яаж алдахгүй байх гэдэг асуудлууд үүснэ. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын саруудаа бид нар бүтээн байгуулалтаа хийж чадахгүй бол төслийн хугацаа хурцаад хурцна. За тэгээд дээрэс нь миний бас хамгийн хэлэх дуртай одоо сүүлийн үед хэлээд байгаа зүйл юу вэ гэхээр бид нар яг энэ иргэд итгэхгүй байна. Тэ том төслийн тэр итгэхгүй байхгүй. Та нар одоо байлтаа гудамжийнхаа явган хүний замыг зсчихдаггүйж тэг хизээ юм том төслүүдэд явуулах нь та нар хийж чадах юм уу гэд одоо тэ ер нь нэг тийм эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ энэ юу гэдэг гудамжны одоо юу гэдэг засах хэвээр зам харгуу эднэрийг бол бид нар одоо нийслэлийн цаг дарга бол олж хараад аль хэдийн нэг шийдлээ гаргачихсан. Тэгээ одоо ингээд маш олон замын ажлууд хийгдэж байна. Тэгээ явган хүний зам засвар ажлууд ч гэсэн хийгдээд эхэлж байгаа, явж байгаа. Тэгэхээр юу гэдэг нь вэ гэхэлэр бид нар нөгөө ийм жижиг зүйлс дээр иргэдийнхаа нөгөө итгэлийг алдсан байгаа учраас том зүйлсийн нөгөө итгэлийг тэгээ том зүйлс явуулах итгэлийг олж авч чадахгүй байгаа. Тэгэхээр одоо ямар ч нөхцөл байсан энэ төгжрлийг бууруулах, энэ агаар орчны бохирдлыг бууруулах том төслүүдэд бид нар хамтдаа иргэдийн ч нэг зүг рүү тэ иргэдийн урлан засаг даргын одоо тамгагч гэх юм уу тэ ингээ бүх удирдлагууд нь ч гэх юм уу улс их орон ерхий сайдч гэх юм уу засгийн газар ч гэх юм уу бүгдээр нэг зүг рүү харж энэ төслүүдэд явуулахгүй бол бид нэр 28 онд гэдэг юм уу 27 онд гэдэг юм аа яг л адилхан төгжрнө. Яг л адилхан агарын бохирдлогоо л тулна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нэг зурвал харах хэрэгтэй. Би биндээ итгэх. Тэгээ дээрэс нь одоо юу гэдэг нь улс төрчдгийг ярьдаг штэ ингээ худлаа ярьдаг, попрод гэд одоо бол яг үнэндээ бол үнэхээр попрод энэ эдийн засаг попрод энэ улс төр одоо төгжрлийн асуудал чинь шийдэхдэггүй болохгүй болсон цаг хугацаа. Тэгэхээр бид нар одоо яах вэ гэхэд бодтой бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь одоо энэ эдийн засгийн хувьд бол одоо ер нь бол айгүй хүнд байгаа штэ Монгол улс эдийн засаг. Би бол тэгж хараад. Тэгэхээр энэ том төслүүд явах хувьд бол явна. Гол нь энд нөлөөлж байгаа хугацааг нь уртсах байгаа маш олон хүчин зүйлсүүд байна. Тэгээ дээрэс нь бас нэг юм байна. Нийгмийн хэвшмэл. Би түрүүний хэвшмэл ялгалт гэж яриад байна шүү дээ. Ер нь нөгөө эмэгтэй улс төрчдийг ялангуяа нийгмийн шин чанартай зүйлсд илүү оролцуулахыг хүсдэг байхгүй. Тэгээ хүүхдээ ирэх. Тэгээ цэцэрлэг сургуулийн хүүхдээ хэмж нийгмийн дэд бүтцийн асуудал ч гэх юм уу. Ийм асуудлыг та нар дуурахгүй одоо ярьдаггүй тэ ингэдэг тал дээр эмэгтэйчүүдийг эмэгтэй улс төрчдийг аяг шөмжилдэг. Бид нар мэдээж эрийг тэр тал дээр анхаардаг. Гэхдээ одоо юу гэдэг эмэгтэйчүүд чинь нэг тэгэл би тийм юм шийдээд гэдэг нэг тийм ер нь миний хувьд бол тийм эмэгтэй улс төрчд бол аль мэдгүй тийм багал харсан. Чимээгүй л ажиллаж байдаг. Нэг асуудал шийдчих юмсан тэ нэг ч гэсэн юм ингээд олчих юмсан шийдээд энэ асуудлыг зохицуулчих юмсан гэсэн эмэгтэйчүүд нэг тэгж ажилт юм шиг санагддаг. Тэгээд одоо ингээд чинээслийн иргэдийн урлын эмэгтэйчүүдийн зөвлөл энэ цэцэрлэгүүдэд одоо ингээд аягүй их юм бактери хоолноос аягнаас бактери дамждаг. Хүүхдүүд цэцэрлэгтээ 7 оноо цар болол гүйлгээд эхэлдэг.
ам хамраараа хоолой дамжуулна 85 аяар тохгүй байгаас болоод. Тэгэхээр бид нар юу гэдгийг нэм жижигхэн зүйлсийг олж хардаг учраас бүх цэцэрлэгүүдэд 85-гийн одоо ням бактери устгах тэр төхөөрөмж ариутгалын тоног төхөөрөмжийг бид нар сая 25 оны төсөвтөө суулгуулсан. Тэгэхээр юу гэдгийг заавалчгүй одоо нэг тэр хүмүүсийн дуу хоолой болох ёстой гэдэг нь нэгсэндээ тайсны өмнө гараад эндрийн өмнө гараад ойрлох биш. Тэр хүмүүсийн төлөө ажиллах тэр ажлын процесс аахгүй гэж бас ер нь яг ингэж хараад байдаг. Тэгээд одоо дээрэс нөгөө юм том бүтээн байгуулалтыг эмэгтэй хүмүүс айгүй их удирдах чинь хичээж чинь тийм монголчууд одоо юу гэдэг монгол залууч гэлтгүй эмэгтэйчүүд дэлхийд ингээ харахаар том сургуулиуд ирж чинь том бүтээн байгуулалтуудыг хийж чадчихээн том одоо дэд бүтцийн асуудлуудыг бас ингээ төлөв одоо нөгөө төсөлд удирдлага хийж чадчихээн. Тэгэхээр бид нар ганцхан нийгмийн шин чанартай биш дэд бүтц аж үйлдвэрийн салбарт ч гэсэндээ тодорхой хэмжээнд ажиллах боломжтой болж байгаа ажиллах чадaltaй байгаа гэдгийг бас нийгэмд харуулж байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Тэрнээс биш бид нар тэгтээ тэргөө нийгмийнхаа одоо тулгамдж байгаа асуудалд бол тэгтээ тэргөө одоо анхаарал хандуул. Миний хувьд ч гэсэндээ Сүхбаатар дүүрэг маш олон тоглоомын талбайн стандартыг хангаагүй талбайнууд байдаг. Тэрэн дээр одоо маш санаа зовж явдаг. Тэгээд дээрэс нь барилга байгууламжийн басаад олон жил болсон гэл. Ингээл ер нь бол нийслэлийн ажил гэдэг бол өөрөө маш том. Энэ улсын нийслэлийн асуудал чинь улсын асуудал. Тэгээд энэ маш олон асуудлуудыг бид нар мэддэг, шийдвэрлэхийг хичээдэг. Гэхдээ бид түрүүний хэлсэнчлэн иргэн яг нэг л адилхан иргэн баггүй. Дамжуулдаг. Бид нэр шийдвэр гаргах төвшөнд нь одоо тэр асуудлыг одоо хүргэдэг дуу хоолой болдог. Тэглгүй яг ер нь бол бас санаа нэг байна. Ялангуяа эмэгтэй хүний бас оролцоо улс төрд бол зайлшгүй байж тэр нарийн нихуур бас ирчүүдийн эрхтэй улс төрчдийн олж харахгүй байгаа зүйлсийг ч гэсэн олж нээж харж илрүүлэхэд бол байж байгаа. Тэгээд тэр нь заавал бас улс төрийн өндөр албан тушаалах хаших үгүйгээсээ ч бас шалтгаалan өдийг хүртэл явж ирсэн болов. Хажууд нь зөвлөд байж байгаа хүмүүс ч гэдэм үү те гэж бодчих. За. Та бас энэ ер нь трамвайны төсөлтэй холбоотой томтой тоо мэдээллүүдээ бид нарт өгөөч гэж хүсэж байна. Маршрутын тухайд бол эн чинь нисгээс ахуулаад төв талбай хүртэл үргэлжлээд ингэж явж исэн. Тэгээ бас та түрүүн манайх чинь дулааны үйлрэл багтаа гэлдэг ч тийм. Тэгэхээр хүүтэнд ер нь хэр чаленж юм бэ энэ трам ингээд ажиллаад явхад ч гэдэм үү. Тэгээ ер нь бас нэг детальны жоохон мэдээллүүд өгөөч. Ер нь яг хэдэн онд дуусчнаа гэдэг итгэл одоо хариуцаад манлайлаад явж байгаа хүний хувьд байж байгаа гэдэг ч юм уу тийм. За алсын зургаар бол 28 он. Тэгэхэд бид нар ямар ч байсан нэг тараас боёо. Одоо бид нар хоёр тараасыг төлөвлөсөн байгаа. Түрүүний хэлсэнчлэн Ярамгаас одоо архивын ерхий газраас Сүхбаатарын талбайгаас Зунжин чиглэлд хоёр юм тараастай трамвайг одоо барьж байгуулна гэж төлөвлөж байна. Тэгээ ямар ч сан 28 оноос өмнө бид нар ямар нэгэн байдлаар аль нэг тараасыг одоо явуулсан байхаар төлөвлөд байгаа. Яагаад вэ гэхээр ер нь бол одоо main priority байгаа тараас нь болохоор Ярамгийн тараас. Одоо өнөөдөр Ярамгт амьдарч байгаа бид нар бүгдээрээ ярьж штэ 2 өдөр 3 шөнийн ажилдаа бэлэн үү гэж цоглоомоор залуучууд ярьдаг штэ. Яг энэ тулгамдж байгаа асуудал бол харахгүй түжиглэх асуудал байна. Тэгэхээр бид нар Ярамгийн тараасаа бас айл болох хурдан явуулах тийм ээ тэрэнд одоо илүү бүр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тэгээд яг Ярамгийн тараасаа хувьд нэг 15 орчим километр байгаад байгаа. Тэгээ хос шугам ер нь одоо буцна гэсэн үг шүү дээ. Хос шугам байна. За тэгээд түрүүн хэлж ин өвлийн үйлрэлд яадаг вэ гэд трам бол өвлийн үйлрэлд бас ямар ч судалгүй одоо юу гэдгийг бид нар нэг юм одоо ингээд иргэдийн нэг юм буруу ойлголт байгаад байгаа юм шиг нэг эрхүүгийн нэг юм амар дээр үе 1900-аад оны тий нэг юм төмөр ингээд нэг юм төмөр та одоо юу гэдгийг тий тарамвай орж ийн гэж болгоод байгаа юм шиг. Мэдээж төмөр. Тэгтээ 1900-аад онд тий эрхүү тарамвай байхад Монгол улсад 1900-аад онд юу байсан? Тэ одоо баг 1960-ад онд баг манай тийм троллейбус байсан. Тэгээд троллейбусаа бид нар яасан бэлээ одоо за зах зээлээсээ одоо шахаад болсон шүү дээ. Тэгвэл яага болсон шалтгаан нь юу юм бэ гэхээр бид нар нөгөө хөгжүүлж чадахгүйсэн баг. Дараагийн төвшнийх нь юмнууд орж ирэхгүйс учраас нөгөө дээр үеийн дуурдаг тэ амар троллейбус яваад учраас хэрэгцээ одоо хангагдаад болсон гэж үзээд одоо юу ч юм троллейбус явах болж байгаа шүү дээ. За тэгвэл автобусны үед яриа л. Автобус одоо бүр амар өмнө ямар хөгжилтэй байсан. Одоо бид нар хөгжөөд одоо юу гэдэг 2 давхар автобус болж байна. Урт те 2 юм залгаа автобус байна. Тэгвэл автобус хөгжөөд одоо ямар түвшинд гарах юм.
бид нар одоо яг ингээд нийтийн тээврийн салбарт ингээд ярил яг үүндээ автобуснаас өөр одоо томоохон бүтээгдэхүүн байгуулалт өөрчлөлт байгаа юм гэдэг амар том асуудал байна. За тэгэхээр эн чинь одоо хотын төв зам дээр төмөр замаар трам явуулна гэдэг чинь өөр амар том бүтээн байгуулалт нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ нэг талдаа зорчихдоо 300 хүн одоо бүтэн зорчих нэг юм секшнл, хоёр ийм секшнл трамд 300-аас 450 хүн зорчих боломжтой. Тэгвэл нэг удаадаа бид нар тэр олон хүнийг зорчоод машинаас нь салгаж чадах юм бол тэр хэмжээгээр төвжирэл буурна. Хоёрдугаарт нөгөө цахилгаанаар ажилладаг учраас агаарын бохирдлыг бууруулна. За тэгээ цахилгаанаар ажиллах учраас хүмүүс айгүйх асууад байгаа. Цахилгаан ч хүрэлцэх юм уу яах юм. Цахилгаан бол хүрэлцэхэр тооцоолтой байх. Бид нэр цахилгааныг одоо бууруулах дэд подстанцуудыг байгуулна. За дээрэс нь өөрөө бид нар ч нөгөө троллейбустай байсан. Троллейбусын нөгөө шугам байдаг учраас тэргүүр чин тарамбай явхад одоо юу гэдгийг тийм амар ч юм хүчтэй хомсдол үүсэж байгаа. Тийм одоо инженерийн гэдэг бүтцийн судалгаа гарсан зүйл бол байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг яг хийгээд бодтоор яваад ирэхэд бол зовлон гэдэг юм уу те одоо явахгүй ч гэх юм уу тийм зүйлс бол бага байгаад байгаа. Хүчин зүйлс нь бага байгаад байгаа. А хийтлээ мэдээж цаг хугацаа маш шаардж байна. За тэзүү хийгдэж байна. За нөгөө батлуулах байгууллагууд нь маш цаг хугацааг авна. За бид нар санхүүжилтээ яаж босгох юм гэдэг, санхүүгийн модельээ яаж босгох юм, гаргах юм гэдэг. За тэгээ санхүүгийн модель боллоо. За одоо хин бидний зээлвэх юм. Улсын төсвөр юм уу, төр хувийн түншлэлээр юм уу тий. За ингээд сонголоо. За тэгээ сонгоод мэдээж одоо тендерийн процесс нь явна. Ямар байгууллага орж ирэх юм. За тэгээ олон улсад зарлана, олон улсын байгууллагууд орж ирнэ. За тэгээ тэр чин шалгаруулалтын процесснууд нь за хин нэгэндээ гомдоод тендерийн процесс бүр удах боломжтой. За шалгарлаа, байгууллага маань шалгарлаа. Бид нар мөнгө төгрөгөө яаж тэр байгууллагатай шилжүүлэхээс гадна. За тэгээд нөгөө юунууд нь орж ирнэ шүү дээ. Импортоор бүтээгдэхүүнүүд орж ирнэ. Тийм үү, зам маань орж ирнэ. За хөдлөх бүрэлдэхүүн маань орж ирнэ. За тэгээ байж байгаад нэг зүйл нь Монгол улсын хэмжээнд одоо юу гэдгийг материалууд тий трамын замыг барих материалууд, трамд одоо хэрэгтэй байгаа барилгын материалууд гэдэг юм уу хангалттай байж чадж байгаа юу. Тэгэл ингээд нэг юм явуулахын тулд бид нар маш олон одоо оролцогч талуудыг оролцуулж маш олон зүйлийг төлөвлөх шаардлагатай болдог. Тэгээд энэний аргаас туслах амжилттай хэрэгжиж. Гэтэл одоо байгаа хүмүүсийн харж байгаа өнцг нь юу вэ гэхээр зүгээр ингээд нэг зүйл оруулж ирээл ингээд явуулаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд та хизээ амжих юм, хизээ хийх юм гэдээ яриад байдаг. Яг үүнд бол яг төслийн баг бол маш одоо юм вик хэрэг гэдэгтэй энэ Улаанбаатарын өмнө тулгарч байгаа энэ яармагт тэгээ энэ хотын төв тулгарч байгаа төвчлийг шийдэхин төлөө бас одоо юу гэдгийг чадлаараа хичээж байгаа. Гэхдээ түрүү миний хэлсэнчлэн маш олон шат амжилтыг дамжина. Тэгээд энэ шат амжилт чинь зүгээр л нөгөө нэг одоо юу гэдгийг нийгмээс үл шалтгааллах хүчин зүйлс байхгүй. За дараа нь нийгмийн хүчин зүйлс. Газар чөлөөлт нь яах. За газар чөлөөлтөө хийгээд эхэллээ. Тэр чинь маш олон нэг талбарт өртөж байгаа. За хүмүүстэйгээ одоо тохиролцсон. Газрынхаа ажлыг те чөлөөлөд явчлаа. За тэгвэл замаа өргөтгөө. Тэгээ замд одоо юу өртөж байгаа. За бид нар явган унаа мартаж болохгүй. Дугуун замаа мартаж болохгүй. Бид нар нэг юм хийхдээ нэг нөгөө одоо юу гэдэг нэг зүйл хийх гээд эхлэхээр үлдсэн юмудаа мартчихдаг шүү дээ. Тэгж болохгүй. Энд чинь цогцоор нь одоо бол бид нар ганцхан трам барих гэдэг юм биш байхгүй. Энд чинь ирээдүйд миний хүүхдийн хүүхд суух ийм одоо олон үеийг хамарсан том төсөл учраас бид нар тухайд ярина штэ яана одоо ингээд тухайн үед барихтаа явгууны зам орхицсан байж штэ гэдэг юм уу те явгуун ногоон байгууламж байхгүй штэ гэдэг юм уу ингээд ийм дараагийнхаа үеийн буруутгалыг бид нар одоо хүлээж болохгүй байхгүй. Тэгэхээр цогцоор нь толуулах хэрэгтэй. Алсын зургаар нь харах хэрэгтэй. Тэгээ ирээдүйд энэ бидний сонгосон трас буюу байршил хэрэг одоо нөгөө нэг хүн нэмж суурших юм. 2030 он 2040 он гэхэд яах юм. Тэ бусад бүтээн байгуулалтуудаа яаж тавцахгүй байх юм. Одоо ингээд би ганцхан метро тарамбай гэж бид нар яриад байгаа боловч маш олон бас зэрэг явж байгаа төслүүд байгаа шүү дээ. Тэдэртээ яаж тавцахгүй байх юм. Зам тавцаад эхлүүл яаж одоо явуулах юм. Тэг ингээд эн чинь ингээд нэг юм хийхэд бол маш олон юм дээр очиж зангилагддаг. Маш олон зүйлсийг одоо хийх шаардлагатай болдог. Та бүхнийг бол ер нь уялдаа холбоог нэлээд хараад алсын зураглалаар нь сайн төлөвлөж байгаа болов уу гэж найдаж байна. Угаасаа маш олон төслүүд зэрэг явж байна. Тэгээд түрүүн бас таны хэлсэнчлэн мэдээж маш олон хүчин зүйлүүд шалтгаалж байгаа. Одоо яг ажиллах хүчин бэлтгэгдэх хэрэгтэй тэр хүмүүс дээрээс нь
засвар үйлчлэгээ гэл дараагаараа Maintenance-ийг, сервисийг хийх, менежментийг хийх, буудлуудаа яах юм тийм ээ. Ингээл маш олон асуудлууд байдаг. Нэг ганцхан төслийн ард тэр чинь ингээ бүх асуудлуудыг нэгтгэж шийдэж тэр төсөл амжилттай явна угаас аль нэг нь дутагдчих юм бол хугацаа нь уртсан. Одоо бидний өнөөдрийг хүртэл хийж чадаагүй байгаа маш олон том төслүүд чинь гацсан шалтгаан бол ерөөсөө оролцогч талуудтай ойлголт нэгтгээгүй. Нөгөө талаар иргэдэн бас тодорхой хэмжээний хувьд дэмжээгүй. Бид нэр ер нь одоо юу гэдгийг би сая хэлсэн бүтээн байгуулалт тэнхээр иргэд итгэхгүй байна гэд аргагүй л дээ би одоо энийг бол үүсэхгүй байгаа. Өнөөдрийг хүртэл бид нар том бүтээн байгуулалтыг ганцхан барилга барихыг бүтээн байгуулалт гэж хараад байгаа учраас гэж. За ямар ч сан гоё трамтай одоо трамвайтай болоосоо гэж үсэж байна. Мэдээж тодорхой хэмжээнд бол хувийн хвшлүүдтэйгээ ч гэсэн хамтраад ажиллах ажлууд зөндөө байгаа байлгүй дээ тийм. Аль талын оролцоогууд бас идэвхтэй байгаад ингээд явах болов гэж найдаж байна. Би бол ямар ч сан хувьтай трамвайд суух дуртай. Юугаараа гоё юм гэхэлэр би бас нэг энэ яриг одоо та бүхэн яриг сонсоод сууж байгаа хүмүүс бас гоё талаас нь ч гэсэн хараад үзээсэй гэж бодож байна. Ер нь жоохон үзгэлэнтэй гэх юм уу да. Юу вэ гэхэлэр метро бол газар доогуур явдаг шүү дээ. Тэгээ трам бол яг ингээд газар дээр хотын төвөөрөө яг ингээд явдаг, зэрэгцээ замтайгаа явдаг. Тэнгүүтлээ төгжрөхгүй яг гоё цагаараа явдаг. Дуртай ингээ гоё энэ чинь яг замаар явж байгаа учраас тусгай зориултын замаар явж байгаа учраас тийм. Донслогоо юм гоё ингээд шайв айдуу явдаг тийм. Тэгээ тиймэрхүү байдлаар нь тэгээ гоё ингээд юм хараад явах ч гэсэн гоё гэж бодд. Тэгээд яг одоо ингэсэн сүүлийн үед хүмүүс ингээ над руу ингээл зураг явуулж байгаа байхгүй. Хөөе энэ чинь яг үнэндээ трамвай байсан юм байна шүү дээ. Би метро гэж боддог байсан шүү дээ. Тэгээд хүмүүсийн дунд ойлголт нь хүртэл нөгөө өөр байгаа даа. Тэгээд дээрэс нь би за ийм биш ээ. Тэгээд бид нар одоо юу гэдгийг би түрүү хэлсэн 1900 оны үед бид нар байхгүй байхад тэгээд одоо бид нар 2000 гарцсан, он гарцсан. Тэгээд бид нар хэдэн онд амьдарч байгаа вэ? Одоо бид нар болёо гэж ярьж хахад айл тэгээд Европын орнууд хэдэн мянган тэгээд 100 жилийн өмнө барьсан байгаа байхгүй. Тэгээд ягаад тэр хүмүүсийн барьсан зүйлийг бид нар барьж чадахгүй байгаа. Одоо хэдэн 100 жилийн дараа барио. Ер нь миний нөгөө хэлээд байгаа шалтгаан яг ингэж хэлээд байгаа шалтгаан юу гэхээр барихыг хичээж байгаа. Тэгээд энэ бол маш олон би түрүүнээс хойш хэллээ. Маш олон хүчин зүйлүүд байгаа. Тэр энэ олон хүчин зүйлүүд бүгдээрээ хамтраад энэ асуудлыг шийдэж чадах юм бол бид нар болох боломжтой. Аль нэг тал нь дутагдана, аль нэг тал нь явахгүй байхад бид нар энэ төсөл зогсох, энэ төсөл одоо явахгүй байх хэрэгтэй аюу өндөр. Тэгээд төсөл гэдэг чинь өөрөө маш том зүйл шүү дээ, тий. Тэглэх байх. Тал талаасаа бас дэмжиж ажилласаа мэдээж судалгаа тооцооллыг бол сайн хийсэн байх гэж найдаж байна. За хоёлаа эргээгээд эмгтэй улс төрч гэдэг сэдв рүүгээ дахиад нэг жоохон орох юм. За тэгээ. Тэн дээр бас асуулт маань дуусаг байгаа учраас ярих нэг хэдийн юмнууд байгаад. Одоо сүүлд гэхэд би зүгээр ингээд нөгөө би одоо хасаг үлгүүдийг дэмждэг, би сакс үздэг. За. Тэгээ дэмждэг. Тэгээ би ч одоо багасаа л ер нь юм саксанд хоббитай байсан. Өөрөө л гэхдээ тэгж амар тоглоод бүр ингээд лаг тамирч юм бол биш. Тэгээ тоглолт үзээ суужсэн чинь тоглолт үзлээ мүслээгээд байсан. Тэгээ тэгсэн чинь хамгийн гол зүйл гоё нь юу байсан бэ гэсэн чинь ингээ хүмүүс читав адилхан л хүн штэ тий. Хичнээн ус төрч байсан, хичнээн эмхтэн хүн байсан ч гэсэндээ ягаад одоо сакс үзэж болтгоо юм тий. Ягаад цагаа зүг болгосон өнгөрөөж болтгоо гэдэг комент уншсан чинь би айгүй тийм тайвширлыг болсон. Тэгэх комментууд нь ч гэх юм уу нөгөө за яагаад энэ хүн чи ингэж болдгоо та нар яагаад ингэж байгаа гэдэг юм уншсан чинь бас тийм айгу бас нийгэм ч гэсэндээ өөрчлөгдөж байгаа юм байна гэж харсан. Тэгээ яг тэд нар нөгөө тролл биш те яг бодит хүмүүс байсан. Тэгээ ер нь бол бид нар ингээл юу гэдгийг ямар нэгэн мэдээ гарахад хамгийн их айц татуулдаг зүйл нь комент өгдөг шүү дээ. Би бол эхлээд нөгөө сонгуульд үзэл ингээд гараад ялаад гарч ирсний дараагаас ингээд хүмүүс янз янзын одоо юу гэдгийг сенсац гэдэг ч юм уу те одоо сенсац биш байхад л одоо эвдэчүүдийн зураг мургийн ингээд тавьдаг ч юм уу те тэгээд ийм тийм гэж хэлдэг элдвэр тэгэхэд ингээд комент унших аюу тийм ихний аюу чаленж байсан. Чаддгүй мэтлээ эхлээд. Уншихгүй юу яа. Уу яг уншихгүй байх гэхээр тэр чинь бас нэг хүмүүсийн үзэл бодол байхгүй. Тэгээд ядчил бас иргэдийн төлөөлөгч хүн чинь бас иргэдийн комментиг унших хэрэгтэй л байна тийм. Тэр чинь гэхдээ хүн бид нар одоо вакуумжиж болохгүй шүү дээ. Хүний үзэл бодлыг тэн чинь яг уншаад хин троллын, хин бодит хүний, хин ямар шүүмж хэлээд байгаа, хин яаж ойлгоод байгаа юм гэдэг чинь нэг юм ерөнхий мас харагдаад байдаг. Тэгээ ер нь аль болох нөгөө анх бол уншихгүй хичээдэг ус. Одоо сүүлийн үед бол бас хараад за ер нь ямар чиглэлтэй бодлоготой хүмүүс
санал хүсэлттэй байна. Би ер нь юун дээр анхааруул илүү болохоор байгаа юм бол гэдэг ч юм уу. Бас авах гэхийн ухаанаар хандсан шүү дээ. Гэтэ ер нь бол маш их ажилттай байдаг учраас тэр болгоныг бол уншиж амжихгүй, харахгүй. Гэтэ аль болох боломжтой гарвал бас уншаад харахыг л хичээ. Өөрийнхөө тухай мэдээлэл хүн бол мэдээж өөрөө сонирхол бас харахыг л хичээ шүү дээ. Түрүү хоёлаа ярьжсэн энэ зарим орнууд бол бас эмэгтэй улс төрчид ер нь эмэгтэйчүүд улс төрт оролцоо нь бас өндөр байгаад байгаа шиг. Одоо Америк нэгдсэн улсын конгрессийн жишээг бас татсан шүү дээ. Түүнтэй харьцуулаад үзвэл яг зөв Монголд бол нэмэгдэж байна. Гэхдээ харьцангуй бас бага байгаа гэд хэлгээд буруутгахгүй баг. Энэ үднээс нь аваад үзэх юм бол гол онцлог ялгаа нь юу гэж байгаа? Одоо бол ямар ч сан өнөөдрийг хүртэлх байдлаар бид нар эмэгтэй ерхий сайттай болоогүй л байж байгаа гэдэг ч юм уу. Яг зүгээр заавал гол гэж байгаа юм биш. Ер нь зүгээр. Бусад яг энэ эмэгтэй улс төрчид бас эмэгтэй том улс төрчидтэй ийм орнуудаас бидний ялгаа юу байгаа вэ? Боловсролын ялгаа байна уу? Эсвэл түрүүний таны хэлдэг бас Аз соёлтой холбоотой байгаа байна уу? Бла тий. Яг юунаас олж ийн гэж бодож байна. Яг л түрүүний хэлсэнчлэн нэгдүгürt одоо соёлын ялгаа Монгол улс ч одоо юу гэдэг эцгийн эрх ёс нь илүү дамгаалсан соёлтой. Зөв миний хувьд бол магадгүй надтай санал нийлэх хүмүүс байх ба. Би нэг юм уншижсэн. Монгол улс эмэгтэй эрхлэгчтэй болвол яах вэ? Тэгвэл уул хин дахих вэ? Эмэгтэй хүн гардгүй уул гэж байдаг. Гэт ингэж ихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь одоо бас бодууштай байна тий. Тэгэхээр одоо юу л эмэгтэй хүнээр үнэхээр эрхлэгч олчвол одоо тэр уул устын одоо хин дахих вэ гэдэг юм. Ингээд яг үнэндээ бол бас юм яг хүсээд бид нар нийгэмд өөрчилж чадахгүй маш олон хөвшмөл хайлгалтад бас байгаад байна. Тэгэхээр яаж өөрчлөх ёстой юм? Тэгээ тэрийг бид нар шатаараатай л бас эмэгтэй хүмүүс чадж байгаа шүү. Бид нэр бүтээж те улс төрч бас болоод байж байгаа шүү. Тэ бэлтгэж байгаа шүү гэдгийг бас харуулах ёстой юм болов. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо гүйцэтгэлийн төвшөнд эмэгтэйчүүд аюух байгаад. Ингээд судалгаагаар харахаар бараг ингээд гүйцэтгэлийн төвшөнд байгаа нийт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийг харахаар бараг 70-аас илүү хувь нь эмэгтэйчүүд. Гүйцэтгэлийн төвшин аюу өндөр. Яг тэр эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэл сайтай, түрүүн бид яриад байгаа шүү дээ гүйцэтгэл сайтай, илүү махур гэдэг ингээд яриад байдаг. Тэгвэл шийдвэр гаргах төвшөнд эрэгтэйчүүд нь илүү олон байгаа. Яг тэгэхээр алсан зургаараа хардаг, алстаа одоо хитийн зорилгоо тавьж чаддаг ч гэдэг. Тэгвэл бид нар чадахгүй тэр алсан зургийг харж чадахгүй да яригдахгүй байгаа юм биш байхгүй юу? Эсвэл эрэгтэй хүмүүс юу гэдэг дийтэл харахгүй да бас ганцхан эмэгтэйчүүд дийтэл хардаг гэдэг юм бол биш. Зүгээр яг адилхан мэдгүүл хэлсэн эрэгтэй эмэгтэй би эрэгтэй улс төрчдөг бас үүсгэдэггүй. Яагаад гэвэл би юу гэдгийг эрэгтэй хүмүүс байх эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр хамтдаа оршин тогтнох нь өөрөө маш гоё төгс зохицол байгалийн тий. Тийм учраас аль нэг хүмүүсийг бид нөө үүсэхгүйгээр эсвэл аль нэг хүсэнд амгаа байна гэж эмэгтэй гэдэг утгаараа илүү юм хүртэх гээд байгаа даа биш. Зүгээр хамтдаа тэгшил оролцоотой байл л та. Тийм. Яагаад аль нэг хүүснэ гэж ярьдаг хэрнээ тэр эмэгтэй гэж ойлгоод байгаа. Бүх зүйлс ингэ бүр хэлэгддэг байхгүй юу? За сонгуулийн тухай одоо хуульч гэдэг юм уу те одоо ингээд бусад зүйлсийг харахаар аль нэг хүснэ тэдэс дэш байна. Гिचүнгүү тэрийг эмэгтэй хүн гэж хардаг. Тэгвэл яг мэдхгүй би одоо амар амбицтай ярьж магадгүй эрэгтэй хүн гэж бас харж болно шүү дээ. Гэтэл шууд нийгмээр тэр чигээрээ аль нэг хүснэгийн гол эмэгтэйчүүд гэж хараад. За тэгээ ер нь бол одоо ингээд саяын бит хоёрын ярьсанчлан улс орнуудтай ингээд эмэгтэй улс төрчдөг бас дэмжих хандлага аяух байгаад байгаа. За одоо нөгөө Европын тэ Скандинавын орнуудыг харахаар эмэгтэй улс төрчдийн квот нь 40% гарцсан явчихдаг. За эмэгтэй улс төрчд илүү байна. Эмэгтэй ерхий сайдтай байна. Тэгвэл бүр сая би нэг юм бас сонирхолтой юм уучсан. Африкийн за аль улс лээд Унгар гэдэг нэртэй улс байсан баха. 60% нийт парламентын гишүүдэд 60% эмэгтэйчүүд байдаг. Африк шүү дээ. Тэгэхээр тэр бас нэг юм соёлын өөр юм тэнд яваад байна шүү дээ. Бас сонирхолтой тоо байгаад байна. Тэгээ сая бас Америк нэгдсэн улсад бас ерөнхийлөгч нь эмэгтэй хүн нэр дэвшсэн. Тэгсэн тэгээд бид нар эмэгтэйчүүд аягүйх нөгөө одоо юу гэдэг анх удаа нэр дэвшээд биш шүү дээ. Тэр чинь өмнө бас зөндөл эмэгтэйчүүд бас ингээд нэр дэвшээд явжсэн шүү дээ. Тэгэхэд энэ удаагийн онцлог юу байсан бэ гэхээр нөгөө өнгөт хайртай эмэгтэй. Тэ? Ингээд бүх юм ингээд нэг эмэгтэй хүн альва нэг зүйл хятад нэр дэвшихэд дандаа нэг юм юмны анхдагч болоод байдаг. Тэгээ би гिच нь одоо юу гэдгийг хамгийн залуу одоо нэр дэвшигч эрдэнэ хуралд байсан байх жишээний. За одоо улсын хуралд одоо манай 26-тай одоо 26-тай тий
Цэнгүүн гэд нэр одоо улсын хурлын тийм бах тий. тийм баг. Z гэж яваад байгаа шүү дээ. тий 26 там болов. Тэгэхээр ингээд анх удаагийн улсын хурлын парламентод 26 та залуу эмэгтэй орж ирлээ гэл. За тэгвэл ингээд дандаа ингээд нөгөө анх эмэгтэйчүүд нэг нэр дэвших гээд эсвэл улс төрийн шийдвэр гаргах төвчөнд очиход дандаа анх удаа болчихсон. Сая чинь улсын хурлын одоо дид дараагаар анх удаа бас болгон туяа гэд манай нэр дэвшээд гэнэ одоо гарсан. Ингээ гарахаар өмнө ингээд байсан эмэгтэйчүүд нь тухайн үедээ л бас ингээд анхдагчуд болоод явж байсан. Гэтэл бид нар дахиад өөрчлөлөөл ингээд анхдагч хийсэрлэх. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийг ярьдаг штэ. Анх удаа эрэгтэй хүн эрхэлж болчих гэж ярьдаггүй. Тэгээ анх удаа эрэгтэй хүн нэр дэвшээд тэгээ залуу эрэгтэй хүн нэр дэвшээд ялчаа гэж ярьдаггүй. Тэгсэр нэ дандаа залуу учраас эмэгтэй учраас гэдэг зүйлсүүд илүү их нөгөө нэг яригадад. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ энэ хандлага бол харьцангуй нэлээд хэдэн жилийн өмнөхийг бодвол бас нэг нийтлэг тал руугаа орж ирж байна уу? Нийтлэг уур амьсгал руугаа орж ирж байна уу? Өмнө нь бол бас жоох нэг юм арай содон байдлаар хардаг байсан бол одоо бас ингээд ялгаагүй улс төрч, ялгаагүй одоо ингээд гишүүнч гэдэг юм уу? Иймэрхүү нүдээр арай өөр болчлоо гэж бол хараад байна. Тэгээ энэ нь бол олон улс зөвхөн одоо Монгол ихгүй олон улс ч гэсэн энэ хандлага өөрөө эрчимтэй хөгжөөд явж байгаа. Түрүүн та хэлж байгаа яг юм баланстай юмны гоё тэрэндээ илүү чухал юм болоо. Түүнээс заавал эрэгтэй их вэ гэж байгаа юм биш, заавал эмэгтэй их вэ гэж байгаа юм биш. Ерөн зүгээр оролцоо нь баланс одоо тийм дундыг бариасаа аль тал нь тэнцвэртэй байгаасаа л гэдэг нь чухал эцэст. Яг үнэ. Тэгээ дээрээс нөгөө эмэгтэйчүүд бас улс төрд бэлтгэгдэх айгу чухал гэж санагддаг миний хувьд. Тэгээ би яг юу энэ тал дээр юу гэж боддог вэ гэхээр одоо залуу охтууд аягүй юудын би саяхан нийгмийн төвтэй байгаа гэдэг улс төрд бас сонирхолтой байна. Гэтэ өөртөө бэлтгэх хэрэгтэй. Юу гэдэг бэлтгэх гэхээр нэг улс төрийн дамжаанд тэ сургалтын цугаал улс төрч гэдэг мэрэгжил тэ одоо юу гэдгийг улс төр судлаач гэдэг юм уу болох гээд байгаа юм биш байхгүй. Тодорхой хэмжээний хувьд сэтгэл зүйн бэлтгэл, тодорхой хэмжээний хувьд арга гэрийн бэлтгэл, тодорхой хэмжээний хувьд өөрөө санхүү хөрөнгийн бэлтгэлтэй байхгүй бол бид нар ялангуяа эмэгтэйчүүд улс төрд оролцоонд хойшоо татагдуулаад яхааргүй санхүү хөрөнгөний асуудал байдаг. Сонгуул бол мэдээж хэрэг одоо юу гэдгийг ихээхэн одоо зардалтай. Тэгэхэд одоо юу гэдгийг эмэгтэйчүүд зардал дээр ирээл ундаг. Тэр хөнгөгийг яах вэ? Тэ? Тэрийг яаж зарцуулах вэ? Яаж болохгүй гэдэг. Тэгээд ингэж ярихлаа бизнесийн салбарт ч гэсэндээ эмэгтэйчүүд олон байгаа юм шиг харагдаад байгаа хэрнээ яг ингэ том бизнесүүдийг харахад дандаа шаанууд эрэхтэй ч юм. Тэгээд ингэж харахаар бас яг айлт ганцхан улс төрч биш. Би өөрөө бас бизнес эрхлэлтэй хүн, бизнес эрхлэгч бас олон хүн удирдах явж исэн хүний хувьд харахаар ингээд эмэгтэйчүүд бас ингээд эмэгтэй захиралтай газрууд бас аягүй цөөхөн л байдаг. Гэтэ дандаа гүйцэтгэх захирлууд байдаг. Ерхий захирал нь бас эмэгтэй байх нь бас цөм. Магадгүй байхаа энийг үүсгэх хүмүүс байж магадгүй энэ бол зөвхөн миний харж байгаа салбарын харж байгаа үнцгүй. Тэгэхээр одоо зүгээр энэгээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхэлэр цөөнч байсан одоо юу гэдгийг ихч байсан сүүлийн үеийн нөгөө нэг одоо залуусын хандлага ч гэх юм уу өөрчлөгдөд байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Гэхдээ юугүй одоо юу гэдгийг өөрийгөө бэлтгээгүй ч гэдэг юм уу улс төрд орох өөрийгөө бэлтгээгүй одоо айгүй том юу гэдгийг захирал болох мөрөөдөлтэй. Тэ бид нар ажил хийж үзээгүй нэ захирал болох мөрөөдөлтэй. Тэ ганц ч гэсэндээ юу гэдгийг одоо бэтгэлцээнд орж үзээгүй нэ улс төрч болох мөрөөдөлтэй ч гэдэг юм. Энэ зүйлсийг бид нар яах ёстой вэ гэхээр бэлтгэх ёстой. Өөрийгөө ажил хийж хөгжүүлэх ёстой. Ажил хийх хүн хэрэгтэй. Бид түрүү хэлээд байна тэ. Хүмүүс өөрийгөө сурч хөгжүүлэх хүн хэрэгтэй. Тэгээд дараа нь аажиндаа одоо юу гэдгийг бэлтгэгдсэн хүн бол тэгээд дараагийн шатанд гарахад бол асуудал байна. Ер нь бол сурч хөгжсөн хүн хэрэгтэй гэж хэлж байгаа. Одоо ингээд бодлого боловсруулах төвшөнд харахаар ямар нэгэн байдлаар туршлага, эсвэл мэдлэг тэг боловсруулдаг. Түүнээс бол мэдээж яг зөвөр ажиллаа аваад хийгээд явхад суралцаад ойлгох юм бол нэлээд гарч ирээд угаасаа суралцах бол мөнхийн процесс. Гэтэ нөгөө нэг суур яг зөв сурсан, мэрэгчсэн байх хэрэгтэй тий. Тэгэхгүй улс төрд орчоол сураа яваад байна гэдээ бас гараас юм гарахгүй л хэцүү юм тий. Тийм шүү дээ тий. За. Тэгээд та бас түрүүн хэлжсэн эмэгтэй улс төрчнөр дээр бол бас хөрхөн булээ ирээд байдаг тий. Хөрхөн шоглож гоод байдаг. Ийм кейсүүд угаасаа харагдчихлаа. Сошиал одоо нийгмийн сүлжээнд ялангуяа тий. Яг энэ дээр жишээ татаад ингээд үзэхлээр хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн асуудал
нийгэм тулгараад гараад ирэхэд ч юм уу эмэгтэй гишүүд дуурсангүй, эмэгтэй улс төрчид ингээд энэ дээр тэмцэх ёстой энэ хэтрэ гэдэг өнцөг болвол нэлээд байдаг. Тэгээ энэ нь ер нь бас давхар тэмцдэг, нэлээд дуурдаг эмэгтэй улс төрчнөрийгаа ч гэсэн ингээд эмэгтэй улс төрч болоод ч тэр юм уу айгуу тийм хэрүүлийн шинж чанартай гэх бас өнцөгч байгаад тах шиг. Одоо би зохиогоод байгаа юм шиг. Энэ нь бол тийм байгаад байна л. Тэр энд юу нөлөөлөд байна? Ер нь эмэгтэй улс төрч байхаар л заавал одоо тийм эмэгтэй улс төрч юм чинь тэн дээр юм дээр илүү их акцент өгөх ёстой гэсэн юм байгаа мó. За би зөрүүлээд асуулт. Эрэгтэй улс төрч гэж ямар хүн байдгийг юуг анхаарах хэрэгтэй байдгийг эрэгтэй улс төрчид заагдсан тусдаа салбар гэж байдгүй. Танад хариулаад өгч. Би байхгүй гэж бодож байна. Тэрнтэй яг адилхан. Миний таны саяны асуусан бүх асуултны хариулт байхгүй. Нэгсэндээ тусдаа заагдсан бүх зүйл гэж эмэгтэй улс төрчид байхгүй. Тэгэхээр бид нэр хүүхдийн төлөөч дуурах хэвээр одоо юу гэдгийг бүтээн байгуулалтын төлөөч дуурах хэвээр нийгмийн бүхэл салбарт бид нар дуу хоолой хүргэх хэвээр. Яад вэ гэвэл иргэдийнхээ саналыг, иргэдийнхээ итгэлийг аваад энд сууж байгаа учраас ганцхан нэг талыг баримтаад байж болохгүй. Гэхдээ нийгэмд одоо юу гэдгийг сайн хэлсэнчлэн хүүхдийн эрх зөрчигдгүйд эмэгтэй гишүүд хаана гэж ярьдаг. Энд манай эмэгтэй гишүүд ч гэсэндээ тодорхой хэмжээний хувьд дуу хоолой болох хэвээр. Сая чинь унаач хүүхдийн ашиг хөндөгдөхөд манай эмэгтэй гишүүд нийлээд бас ах судалгаа хийжсэн. Тэрнтэйг адилхан маш олон нийгмийн шинж чанартай юм. Бид нар байнгын юу гэдгийг нэг юм болоод гарч ирээд попродэж болохгүй шүү дээ. Би түрүүн бас ингэж хэлээд л байгаа. Ер нь ингээд нэг микрофон харахаараа тэ сайн хүн болдог байх ёсгүй байхгүй. Микрофон байсан байгаагүй бид нэр хийдэг юм аа л хийж явах хэрэгтэй. Тэгтээ тэргүй юу гэдэг нийгмийн шинж чанартай хуулиудыг тэр гишүүд батлах хэвээр, хүүхдийн эрхээ хамгаалах хэвээр. За сая хэд зөндөө олон хуулийн яд нийгмийн шинж чанартай хуулиуд өөрчлөлт орсон шүү. Тий. Нөгөө санаж байгаа бол гэртээ сохтуу орж болохгүй гэдэг нэг баахан сенсац таригдчихсэн шүү дээ. Тэр нэг гэр бүлийн тухай хууль дээр нийгмийн шинж чанартай юмнуудаа бид нар одоо хуулийнхаа төвшөнд тий. За одоо ингээд нийслэлийг дуурлана одоо тий нийслэлийнхаа төвшөнд, дүүргэрийг дуурлана, дүүргийнхаа төвшөнд ингээд эмэгтэй төлөөлөлүүд бол миний хувьд бол би хийдэг гэж хардаг. Яг л би тэр дунд байгаа учраас, тэр дунд ажиллаж байгаа учраас, тэр дунд тулгарч байгаа асуудлуудад бас өөрийн биеэр мэдэрч байгаа учраас. Тэгээд ер нь нөгөө эмэгтэйчүүдийг бас илүү олон байснараа ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг бас тийм хөвшмөл ойлгоч бас байж болохгүй шүү дээ. Эртэйчүүд олон байгаа та нар тэгвэл олон юм хийлдэ гэж ярьдгүй шүү дээ. Би яг хоо энийг ингэж хараад байгаа. Эмэгтэй улс төрчдөөс тэгж нэхэд шаардаад байдаг нь магадгүй илүү их итгэл хариуцлага хүлээлгээд байд юм болоо да. Энэ эмэгтэй хүн учраас эмэгтэй гишүүд олон байгаа учраас арай хүнлэг байх болов, арай зөөлөн байх болов, юмд бас нэг арай өөр өнцгийг нь харах болов гэдэг талаас одоо нөгөө түрүүн та бүхэн ярьсан шүү дээ байгалийн гэдэг шиг байгалийн хоршил гэдэг шиг тийм тэр үднээсээ юм болов гэж бодох юм. Зөв ер нь бас нөгөө эмэгтэй хүмүүс ч айгүй юм ярилцдаг. Зөвлөдөг, сонсдог байхгүй. Нэг ингээд би зүгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн улс төрчдийн ч юм онцлогийг ингээд харахаар эрэгтэй хүмүүс илүү юм нөгөө яс шийдвэр гаргадаг. Шууд ингээд өөртөө зөв гэж утсан ч гэдэг юм уу. 90 тойрондоо одоо ингээд нэг тэр болгон зөвлөгөөг нь аваад тэр олон за ингэчүүл ингэх юм болоо гэх юм болоо гэдэг юм бас сонсох нь арай эмэгтэйчдэг бодвол баагаад байх. Сонсдог байх мэдээж хэрэг бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд бол сонсч шийдвэрээ гаргана. Гэтэл эмэгтэй хүмүүс болохоор за ингэчүүл яах вэ? Тийм ээ? За энэ хэсэг нь яах вэ? Тэгвэл энэ нь яах вэ гэдэг ингээд бүгдийг ингэж бүх талуудыг харж агаад за ер нь нэг юм байвал зүгээр юм байна да гэдэг юм шийдвэр гаргадаг юм шиг санагддаг. Тэгээ ярилцдаг. Тэгээ дээрэс нь саяын түрүүн хэлж байгаа зөөлөн хүчний бодлого. Тэ эмэгтэйчүүд бас илүү зөөлөн байдаг. Илүү одоо юу гэдгийг ийм нарийн давхар гэж хойлоо яриад байгаа чинь яг л энэ зөөлөн хүчний бодлого байхгүй. Тэрнтэй яг адилхан хойлоо ингээд баланстай. Тэгээд нөгөө одоо ингээл битэрийн ярианы гол онцгой бол харахгүй нөгөө эмэгтэй улс төрч те нийгмийн хөвшмөл ойлголтоос гадна ер нь ингээл эмэгтэй улс төрч ямар байдгийг яагаад ийм нийгэм юм хүлээлттэй байдгийг л гэж яриад байна шүү дээ. Тэгвэл бид нэр эрэгтэй улс төрчөөс юу хүлээдэг? Юу хүлээдэг? Би бол эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу үл харгалцсан. Энэ улс хөгжөөс зөв манлайлалтай байгаасаа. Тэгээд та бол түрүүн айгу олон одоогийн давталтайгаар хэлж байгаа нөө pop улс төр бити байгаасаа хийдэг байгаасаа
Тэгээд тодорхой хэмжээнд бас зангарахтай байгаасаа тэр нь хүүс харгалцахгүйгээр. Яг гоо зүгээр цаг үе болгонд хэрэгцээтэй онцлогтой лидер манлайлагчд бол байдаг баг. Тодорхой цаг хугацаанд хүчний байгууллагын хүчний суурьтай ч гэдэм үү зэрэг цагдаа суурьтай батлан хамгаалах суурьтай юм одоо ерөнхийлөгчтэй байх хэрэгцээтэй байдаг ч юм уу эсвэл тодорхой хугацаанд эдийн засгийн маш одоо гүн ойлголт ухаантай юм хүн байх ёстой ч гэдэм үү гих мэт байдлаар бол тухай бүрийг тодорхойлчихлах. Харин эмэгтэй эрэгтэй тэр бол надад боддог юм бол байхгүй маань. Тийм. Тэгж бод. Тийм яг тэгэхээр нэг бид нар эрэгтэй улс төрчөөс юу хүлээж байгаа, эмэгтэй улс төрчөөс юу хүлээж байгаа гэдэг чинь юм өөр байгаа байхгүй. Эмэгтэйгээр нэг тусдан заглаад байгаа шүү дээ. Тэдрээс өөр юм хүлээгээд байдаг. Тэгэхээр ер нь бол тусад нь ингэж нэг сагсан тэгж тавихаа болооч. Тийм. Гэт бас нэг урайлчул зүгээр юм тийм. Яг хөө түрүүнээс хойш минь хэлэх гээд байгаа санаал тийм л л. Яагаад тусдан загалж авч үзээд байгаа юм бэ? Би бол өнөөдөр юу гэдэг эмэгтэй улс төрч гэж ярихаасаа илүүтэйгээр энэ улс төрт одоо явах шалтгаан юу байсан, тулгарч байгаа сар бэрхшээл нь юу юм, магадгүй эртөө ч гэсэн тулгарч иж болно шүү дээ. Эртөө хүмүүс магадгүй тэрийг ярьдаггүй баг. Магадгүй бүр энэ салбарыг ярил эртөө хүмүүсийн дунд илүү олон өрсөлдөөн байдаг ч гэж байна. Бидний харагддаггүй те биднэрт. Тэгэхээр бүгднгийн зөв нэг сагсанд хийгээд өгөөч. Тэгээд нэг л хүлээлт тавиач. Ялгаа ахгүй эн чинь иргэдийн одоо төлөөлөл, иргэдийн сонголт байхгүй. Нэг л зүйл хүсээч. Нэг зүйл хүсээч гэдэг нь нэг шаардлагатай байгаа ч л гэж хэлж. Эртөө хүмүүс яагаад хүүхдийн төлөө дуурчлахгүй ялгаагүй аав шүү дээ. Ялгаагүй л нэг хүний хүүхэд шүү дээ. Тэгэхээр яагаад эртөө хүмүүс дуурахгүй байгаа юм бэ гэж хэлэхгүй байна. Тийм. Тэгэхээр бүгдээрээ л яг энэ улс орны төлөө түрүүн өөрөө бас хэлж шүү дээ. Эртөө эмэгтэй байхаа гэж хоёлоо одоо тэгж хуваахгүйгээр улс орн л хөгжөөсэй. Бидний ирээдүй гэрэлтэй байгаасай. Өөр хүүхд маань яг одоогийн бидний өмнө тулгарч байгаа асуудлуудад ийм нийслэл бити амьдраасай. Тийм биз дээ. Миний хүүхд надаас илүү ирээдүйд л амьдрах хэрэгтэй. Надаас илүү сайхан орчинд амьдрах хэрэгтэй. Тэр орчинд бид нар өнөөдрийн өөрийн эрх ашиг эсвэл өнөөдрийн өөрт нь болохгүй байгаа бүтггүй байгаа зүйлээр хязгаарлагдахгүйгээр бид нар ирээдүгөө бодох хэрэгтэй. Яг зөв. Харин зүгээр тэр ийм ажил дээр ч юм уу ийм төлөөлөл дээр ийм сайд дээр мэдгүй те ийм ажлыг хариуцаад ажиллах нь бол илүү эмгтэй улс төрч байвал эрэгтэй улс төрч байвал илүү зохимжтой юм шиг байна. Энэ хүн ийм учраас энэ ажлыг илүү сайн хийж чадах гэдгээ олвол сонголтын үедээ өөртөө хийдэг байх хэрэгтэй. Мэргэжлийн чадварыг боловсролыг харгаж хавд те тухайн одоо томилгоо тухайн одоо албан тушаал тэр хүн байх хэрэгтэй. Түрүүн хэлж ин л да одоо зэрэг цагдаагийн гаралтай одоо тодорхой хугацаанд ерхэлж байвал зүгээр гэд те эсвэл одоо юу гэдэг эдийн засгийн мэдлэгтэй ерхий сайтай байх цаг үеэс шалтгаалаад гэхдээ цаг үе яаж хийж эргэж болдог. Нэг өдөр бид нар ковидтай нурд болсон шүү дээ. Тэгэхэд бид нар юу гэдгийг эрүүл мэндийн эмч ерхий сайтай байх хэрэгтэй гэж бид нар яриаггүй байхгүй. Тэр чинь одоо давагчгүй чинь зүйл. Тэгэхээр ямар цаг тухай нөхцөл байдал үүссэн тэрийг давж гардаг мэдлэгтэй, боловсралтай, сэтгэлтэй тийм л бид нар удирдлагатай байх хэвээр. Тийм ч хүмүүс удирдчиж бас илүү сайхан ирээдүг бүтээх байх. Тэг л байх. Тийм. Яг би нэг засаад хэлэхэд санаа нь бол тухай бүрт одоо нийгмийн хэрэгцээ шаардлага өөрсдөө тодорхойлоод сонгоод байгаа. Түүнээс ковид гараад ирсэн үед бол бид нар одоо эмнэлгийн салбарын хүнээр манлайлуулнаа одоо солио гэдэг юм мэдээж байхгүй шүү дээ. Тухай бүртээ бол нийгэм өөрөөсөө тухайн цаг үеэсээ хамаарат сонгогчтой мэдрэмжээр мэдлэг дээрээ тулгуурлаад энэ илүү юм байна. Одоо яг энэ хүний цаг юм байна. Энэ хүн бидний өнөөдрийн ирээдүг бол өнгөлж болохоор юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар сонголт хийдэг болов гэж хараад шүү дээ. Би бас энэ дэр нэг юм боддээ. Нэг энэ хүн алга болчвол сайхан болох гэдэг байгаа ч. Хүний асуудлаас биш байгаа тийм. Энэ хүн байхгүй болчвол Монгол улс өгч гэдэг ч гэдэг юм уу те нэг ийм буруу ташаач гэдэг юм эсвэл мэдгүй нэг хүний үзэл бодол байгаад байдаг юм шиг. Гэтэ яг тэр хүн алга болоод тэр улс төрч улс төрийн манлайлалыг үзүүлэхэ болоод бүх асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Жишээг бол бид нар харсан. Хэд хэдэн жишээ байгаа. Тэгэхээр одоо юу вэ гэхэлэр тэрнээс бүр дорч одоо юу гэдгийг хүн бид нар байхыг үгүйсэхгүй. Ер нь бол бид нар нөгөө ирээдүйг тааж мэдэхгүй шүү дээ. Тэрнтэйг адилхан. Тэр хүнээс бид нар юу хүсэх ёстой вэ гэвэл илүү бодтойгоор ажлыг л хүсэх ёстой. Яаж вэ гэвэл бид нар итгэсэн учраас.
Тэр нь одоо юу гэдгийг ямар ч хүн байж болж улс төрийн манлайлалыг үзүүлдэг. Бид нар заавал топ левел яриаггүй, бид нар мид левел яриаггүй те. Ер нь ямар ч төвшний одоо улс төрч байсан гэсэн зүгээр сэтгэлтэй. За тэгээд дээрэс нь ярьдаг биш бодтойгоор ажиллаа явуулдаг байчиж тэгээд зүтгэдэг байх хэрэгтэй. Ер нь би зүгээр яг одоо ингээд энэ өнцгөөс харахад тийм санагдаад байдаг. Мэдлэгээ цуглуулах хэрэгтэй, мэдээгүйгээ мэдэх хэрэгтэй. Тэгээд яг нөгөө цаашдаа ажиллах. Тэ юу гэх бодтойгоор ажиллах хэрэгтэй. Тэгээд би түрүүнээс хойш ингээд аюу олон удаа тавтал pop постэр. Нэгдүгээрт за хоёрдугаарт хүүс гэж ялах авлаа гэх тэ. За тэгээд дараас нь залуучууд одоо тэ ингэж худлаа улс төрийн бохир одоо явуулах ийм шаардлага байхгүй биднэрт. Яг энэ чигээрээ магадгүй улс төр юу гэдгийг хүмүүсийн үзэж байгаа үзлээр бохир гэдэг одоо бохир салбар гэдэг үзлээр залуучууд цаашдаа байсаар байвал энд хэн сонирхож орох юм. Окей. За ямар ч сан нийгмийн одоо нэг таны хэлдэг үгнүүд чи эргээгээд миний аманд орж ирээд байгачлаа нөх хөвшмөл ойлголт гэдэг байна шүү дээ. Эмэгтэй улс төрч гэдэг сэдвээр энэ хоёлаа ярилцж байгаа. Яг вэ зүгээр ялгаад бахаас илүү тэр мэдээж ялгамж давуу тал шинж одоо юм бол зүгээр хүний амьдрал дээр ч гэсэн байж л. Эмэгтэй хүний давуу тал ялгаа, торгон мэдрэмж ч гэдэг юм уу, эрэгтэй хүний арай одоо ноён нуруутай байх, алсыг гардаг байх, арай нэг бүр аюул учирлаа гэхэд нэг хамгаалдаг байх ч гэдэг юм. Иймэрхүү байгалийн өгөгдлүүд бол мэдээж байж байгаа. Яг гэхдээ энэ өнцгөрөө бүх юмд хандаад одоо улс төрчтэйг энэ эмэгтэй хүн хийх ёстой, энэ эрэгтэй хүн хийх ёстой, энэ дээр эмэгтэй хүн дуурах ёстой, эрэгтэй хүн дуурах ёстой ч юм уу. Тийм биш байгаасаа гэдэг талаас нь л хараад байгаа шүү дээ. Түүнээс бол англиад залуу улс төрчид тий эмэгтэй улс төрчид, эрэгтэй улс төрчид гэж ангилж бол яг харж байна. Мэдээж бол байгаа. Тийм. Англигтэн тэгтээ тэргүй ер нь миний бас нэг юм боддог зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээд эмэгтэйчүүд бид нэр ямар нэгэн зүйлд улс төрд ингээд орох гээд ч юм уу явахаараа өөрийгөө тандаад татдаг. Арай болоог баха, арай бэлэн биш баха. За тэгээд дээрэс нь нөгөө сэтгэл зүйн одоо бэлэн бус байдлаас болоод за ингээд намайг ингэчүүл яах болоо ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө нийгмийн дайралтч гэдэг юм уу те. Нийгмийн буруу ойлголтоос ингээд өөрийгөө хамгаалаад инстинктээр ингээд юмнаас ухраад байт юм санагдав. Тэгэхээр би одоо бас магадгүй намайг үзэж байгаа маш олон охтууд үзэж байгаа маш олон бас залуу эмэгтэйчүүд надад ханддаг. Тэгээ би энд бас нэг зүйлийг аягүй хэлхийг хүсэж байна. Өөртөө ихтэй байх хэрэгтэй. Яагаад би эмэгтэй, яагаад би залуу гэдгээрээ юмны хойно суугаад байгаа. Бид нар туршлагач нь алтан, он нь гэтэл эцсийн цэг нь юу ах тав гэхээр ус орон л өгч гэсэн. Тэгэхээр ихтэй байгаарай гэж аягүй хэлхийг хүсдэг. Тэгээд бас үзэж байгаа охтод байвал ихтэй байгаарай. Түрүүн та бүхэн яран донд бас нэг трамвайн туслал дээр тодорхой гараад ирсэн шүү дээ. Энийг бол иргэдийн төлөөлөгч ануу үчин байна уу? Өөр эрхтэй төлөөлөгч байна уу? Үл харгалзсан манлайллаа, зөв тооцооллоо, зөв удирдлагаар л хангад аваад явах нь чухал болохоос биш хин нэгэн тэнд очиод трамны утас татаад байж захгүйгээс хойш гэдэг өнцөг бол байж байгаа. За хоёлоо тэгвэл одоо эмэгтэйгийн төр аваа хийчих. Залуу гэдэг рүүгээ яваарай. Залуу улс төрч байж байгаа шүү дээ бас. Залуу улс төрчийн хувьд ер нь манай Монголын залуучуудын улс төрийн оролцоо нь ер нь хэр юм бусад орнуудтай харьцуулаад харахад ер нь бол олон улсад бас энэ залуучуудын оролцоо нэмэгдээд байгаа юм шиг байна. Энэ залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа. Одоо юугаараа эрэг одоо үр дүнгуудыг гаргаж ирээд байгаа. Сөрөг тал бий юу? Энэ дэр бас бодлыг сонсоод авъя гэж бодлоо. Түрүү миний нөгөө дурдсанчлан Скандинавын орнуудын одоо улс төрийн хүчинд тэ намуудад яг ийм залуучуудын жигүүр, эмэгтэйчүүдийн жигүүр, ахмадын жигүүр, оюутны жигүүр гэдэг юм аа нөгөө нийгмийн салбар бүрийг ингээд нөгөө институтын хэмжээнд бүр ингээд аваад тэрийг аягүй сайн хөгжүүлсэн байдаг. Тэгээд тэндээсээ сонгуул болохоор одоо нэр дэвшүүлдэг. Тэндээсээ ингэж дараагийнхаа хүн нөөцийн бодлогыг авдаг, дэмждэг. Тэгээ Монгол ч гэсэн одоо яг ялангуяа Монгол ардын нам би одоо бусад намыг бол юу гэдгийг
үүсэхгүй. Яг Монгол Ардын намаас одоо нэр дэвшээ сонгогдсон үеийн үед бол манай нам ч гэсэн одоо яг харахгүй эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадууд гэдэг ингээд яг ийм төрийн бас байгууллагуудтай байдаг. Тэгээд энэ төрийн бас байгууллагуудын нэг хэсэг бол яг харахгүй манай залуучуудын байгууллага. Би бол залуучуудын байгууллагыг илүү хүчтэй илүү тим байдаг гэж хардаг. Одоо юу гэдэг нь бусад улс төрийнхөө төрийн бас байгууллагуудыг бодвол. Яг одоо гэхээр залуучууд тэнд бодлого ярьдаг, залуучууд тэнд хөгждөг. Тэгээд хамгийн гол зүйл нь тэнд нэг оролцоогоо хангадаг. Тэгж дамжуулж оролцоогоо хангадаг. Тэрээс бид нар Facebook-оор Twitter-ээр нэгнийгээ муулах чи оролцоо биш байхгүй. Мэдээж хэрэг нэгнийгээ одоо сайнч болно, шүмжилж болно. Гэхдээ бид нар муулаад эсвэл хувь хүн руу атак хийгээд ахар чинь бас хэцүү шүү дээ. Тэрнээс биш энэ бодлогын шийдвэртэй үйл ажиллагаа биш үү? Энэ ягаад ийм бодлого гаргаж байгаа ингэж хүмжилдэг байвал илүү зүгээр юм санагдаад байдаг манай залуучууд. За тэгээд түрүүн бас хэлсэн сайн тал нь юу, эерэг тал нь юу ингээд мэдээж хэрэг залуучууд одоо улс төрд олон байснараа бид нар үеийнхээ төлөөллийг гаргаж чадна, улс төр идэвхтэй байна. За тэгээд мэдээж хэрэг маш олон одоо давуу талууд байгаа шүү дээ. Дуу хоолой. За тэгээд ганцхан дуу хоолой болоод зогсохгүй би түрүүн хэлсэн үе үеийн төлөөллийнхөө бид нар асуудлыг аягүй сайн мэддэг гэдэг. Тэ яг тэр тал дээр бас илүү анхаарч ажиллаж чадах юм шиг санагддаг. А сөрөг тал нь юу вэ гэхээр магадгүй одоо юу гэдэг биднийг нөө туршлагагүй гэж хараад байдаг. Тэ би түрүүнд ингээ хэлээд л туршлагыг бий болгодог болохоос шүү тэнгэрээс унаад ирдэг. Тэ эсвэл одоо юу гэдгийг гиг үнхэн гараад ирдэг зүйл биш. Бид нэр хөгжин тасралтгүй суралцсан тасралтгүй одоо туршлагачиж л туршлагатай улс төрч болно шүү. Туршлагатай залуу улс төрч гэж тийм тодорхойлт байна. Магадгүй юу гэдгийг биднийг одоо саянаас ингээд харахад л 25 26 та тий 30 та 29 та ч гэх юм уу энэ залуучууд өмнө ч гэсэн байсан л. Гэхдээ тэр хүмүүсийг яагаад нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байсан бэхээр туршлахгүй ч гэдэг юм эсвэл одоо маш олон хүчин зүйлсүүд нөлөөлдөг байсан байгаа. Сүүлийн үед илүү дэмждэг болсон залуучууд орж ирэх хэрэгтэй. Залуучууд өөрчлөн, залуучууд туршлагагүй байсан ч гэсэн тухайн салбараа мэддэг байх хэрэгтэй. Тэ бизнесийн салбар эмнэлэг одоо юу эрүүл мэндийн салбар юу гэдэг тийм ээ эднийг мэддэг тийм залуучууд орж ирж ижил бид нар тухайн салбарын асуудлуудыг ярилцсан шүү дээ. Тийм. Сул тал нь яг харахгүй бид нар туршлагагүй гэж харж байна. Нэгдүгээр, хоёрдугаар бас надад зүгээр ийм зүгээр ийм өнцөг харагдаад байна. Түрүү миний хэлсэнчлэн нөгөө сонгуулийн цикл нөгөө хэдхэн жил байдаг учраас таалагдах шийдвэр битгий гаргаасай. Тэгээ таалагдах шийдвэр бид нар олон гаргаад ирэх тусмал улмал тулгамж байгаа асуудал олон болоо л эхэлнэ. Тэгэхээр бид нар тэрийг юу гэдгийг залуу улс төрчид орж ирснээрээ сул тал нь илүү попроод байна те илүү одоо юу гэдгийг цаг үеийн шин чанартай юм ярьчаад яг илүү одоо юу гэдэг нь бусад нийгмийн шин чанартай бодлого руугаа ингэж орохгүй ч гэдэг юм уу. Ийм нийгэм шүмжлэлийг бид нар дагуулахгүйгээр том зураг харж тэгжил улс төрд оролцох хэрэгтэй болов. Гүү бол одоо чи бидний сул тал болчихсон шүү дээ. Яа тэгэхээр бид нарыг туршлахгүй гэж байна. За тэгээд дээрэс нь зөвхөн цаг үеийн шин чанартай үйл ажиллагаанд л ингээл идэвхтэй байгаа байвал нийгмийн шин чанартай бүр том одоо бодлогын зүйлийг бид нар том бодлогот бид нар оролцох хэрэгтэй бол. Дээрээс нь яг зөв улс төрт орно улс төрийн оролцоо, залуучуудын оролцоо гэл тэгэхээр бас заавал улс төрийн төлөл болгоод байгаа ч юм шиг л дээ. Улс төрч болгоод байгаа ч юм шиг. Сонгуулаа идэвхтэй өгдөг байх ч улс төрийн оролцоо юм бэ? Сонгогдох хэрэг. Дээрээс нь улс төрөөс гарч байгаа шийдвэрүүд мэдээллүүдтэйгээ ойр байгаад санал хүсэлтэд өгдөг хамтдаа акц гаргаад өгчөж болдог. Үнэхээр дургууд бол нийтээрээ бас тэмцэж чаддаг. Энэ бол улс төрийн оролцоо бөгөөд бас нэг иргэний үүрэг хариуцлага юм болоо да гэж бодож байна. За. Нөгөө сая хэдэн сарын өмнө л нөгөө Солонгост их тал болж байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ харахад дандаа залуучж ихсэн. Тэ. Тэгэхээр бурууд бас их дургу. Тэ. Одоо бид нар бас яг тийм тос усаар нь ялгах. Тэ. Дээрээс нь буруу зөвөөр нь ялгах. Тийм зүйлс бас дутагдаад байт юм санагдаад. Бүгдээ л буруудаад. Гэтэл яг үнэндээ бас тэр дотор ч сайн зүйл хийж байгаа, хичээж байгаа зөндөл олон хэд шүүмжлэх хандлагатай болсон юм шиг байна та. Тэгээ нөгөө нэг юм онгоо ч юм уу юу ч юм уу яриад байдаг те нөгөө илгээ төрөөд явсан ч нэг юм хэлнэ уяад одоо юу гэдгийг чирээ явсан ч нэг юм хэлнэ дээр нь суугаа явал нэг юм хэлнэ гэл ингээл яг нэг юм хийхээр ингээд нөгөө айгүй олон шүүмж бид нар ер нь цаагаараа нөгөө зүй тогтол нь бол бас тэгэл нийгмийн аж амьдрал стресс бухимдалч байт юм уу эдгээр бүгдтэй салшгүй холбоотой байж байгаа. Тэгээд ер нь
Тавтөрийн бас яриа маань бол нэлээд урт болсон. Ер нь төгсөх тал руугаа орж байна. Нэг хэлсэн чи. Харин дороо ярьлаа. Ер нь бол зөндөөч ярих юм байна. Гэхдээ нийгэм эцсийн дүндээ би бодоод байгаа нь нийгэм хөгжиж таны яриад байгаа хэвшмэл ойлголтууд өөрчлөгдөх болов гэж бодож байна. Хүн хөгжиж. Тийм. Нийгмийн хөгжил бол эргээгээд хүний хөгжүүлж байгаа. Нийгэм ая тухтай сайхан амьдраад ирүүлтэй. Одоо стресс багтай тий одоо амьдралын чанар нэг шүүмжлэх нь арай багасч эхлэх нь эдийн засаг хөгжөөд иргэд маань бас нэг орлогын түвшин нэмэгдээд ингээд ирэхлээр ч тэгээ нийгмийн тогтолцооны нөө сургууль цэцэрлэг өдрөөнжүүлэх бла бла юмнууд сайжраад ирэхлээр нөө эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ч нэмэгдэх баг. Хамгийн энгийн ойлгомжтой жишээ бол аяг тавг угаагч ч юм уу угаалгын машин л байж шүү дээ. Тэрийг гараараа угаавал хэдэн цаг зарцуулах хэрэгтэй. Машинаар угаачхлаар хүний бүтээмжийг яаж өсгөж байгаа. Хүн тэнд мануал ажил хийж байгаа орно. Угаалгын машин тэгээд энд өөрийгөө хөгжүүлж байгаа цаг л гарч байгаа. Тэгэхээр энэ бол би аж амьдрал, орлогын түвшин, нийгмийн хөгжилтөд бүгд хамааралтай сэдвүүдийг тавтаар ярьсан болов гэж бодоод байгаа. Хүн сэдвийг бараг хамрах шиг боллоо шүү дээ. Тэгжиж л яг энэ эмэгтэй улс төрчийн ялгаа нэгдүгээрт хоёрдугаарт бас өнөөдрийн ярилцлагын гол зорилго гарах байх гэж бодсон. Ер нь дан одоо юу гэдгийг эмэгтэй улс төрчгийн гоцл нийгмийн шин чанартай яриад байвал хоёлаа тэгээд хөвшмөл яг л нөгөө хүмүүсийн за энэ ч нэг тийм юм ярих бах таа гэж бодсон юм ярих гэж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох юм олон талыг хамарсан зүйл бас миний хувьд ярихыг хичээлээ. Тэгээд нөгөө талаар бас өөр мессеж өгөхийг хичээлээ. Яагаад гэхэлэр яг үнэндээ өнөөдөр бас л бид нар юу гэдгийг эмэгтэй залуу гэдг нь бас нэг л сорилт болсон л байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ цаг хугацаанд яг адилхан хүн шүү. Яг адилхан одоо юу гэдэг мэдрэмжтэй шүү. Бид нар тийм ээ тусдаа улс төрч гэж төрсөн хүн байдаггүй штэ гэдгийг би аюух бас хэлхийг хүсэж байна. Тэгээд сая бас ингээд улс төрч гэдэг шүү дээ. Яг ингээд улс төрч гэдэг чинь өөрөө ямар тодорхойлт. Бид нар бодлого боловсруулж нийгмийн сайн сайхныг авч явахын тулд нийгмийн илүү сайхнаар бүтээхин төлөө зорилго нэгтэй явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээ одоо ямар энэ хүмүүсийн чинь юу гэдгийг нийгмийн сайн сайхны талаар тэмцэгч гэлтэй нь биш. Тэ эсвэл одоо юу гэдгийг зүтгэгч гэлтэй нь биш тэ. Тэгээд нэгтгэл улс төрч гэж нэрлэлчингууд улс төрчин бохирчтой, улс төрчин нэгдэрт яа улс төрийг сонгож байгаа юм бэ гэж эхэлдэг. Тэгвэл бид нар яг энэ хөвшмөл бас яг энэ ойлголтод бас өөртөө дотроосоо үнэт зүйлтэй, зарчимтай тэрэндээ хүрдэг. Тийм байж бас өөрөө цэвэр байх байх. Улс төрийн боловсрол бас дээшлэх хэрэгтэй байх тийм. За тэгээд ямар ч сан эмэгтэй улс төрчдийг бол дэмждэг шүү. Тэгээд түрүүн би бас яриагаа эхлүүлэхдээ ч гэсэн хэлжсэн. Залуу эмэгтэй тэгээд бас ээж ийм хүн улс төрт одоо иргэдийн төлөөлөлттэй байгаад байж байгаа нь бол маш зөв. Цаагаараа яг зүгээр тэгэл явж эмэгтэй эрэгтэй гэдэг агагийн цаад нэг юм та байжж тэгээд бусад бас эмэгтэй энэ улс төрийн төлөөлөл гишүүд байжж одоо бидний эмэгтэй эрэгтэй гэж үнэхээр зааглах гэдэг бол бидний хараагүй өнцгийг дуграад хилээд ээжүүдийн амьдралыг хэн сайн мэддэг. Эмэгтэй хүмүүс сайн мэднэ. Тэгэхээр төлөөлөл өөрөө зөв хууль батлагдахад зөв шийдвэр гаргахад нөлөөлж яхах нь л чухал ах. Түүнээс харин одоо дүгэлт хийлээд дээ шүү дээ. Түүнээс яг энэ ажлыг эмэгтэй хүн хийх хэрэгтэй. Эмэгтэй улс төрч хийх хэрэгтэй. Одоо нөгөө ахуй амьдрал дээр ч гэсэн заавал эмэгтэй хүн хоол хийх хэрэгтэй гэдэг юм байхгүй шүү дээ. Бөө маргаан дагуулсан сэдв биз. Одоо манай залуучууд юу те хоол молыг бас зөв өөртөө хийн, юун гэр орныг толтол цэвэрлэн гэж ер нь бол одоо нэг бид нар нэг юм хөвшмөл байлта баг салаалга юм шиг санагдаад байгаа. Өөрчлөлт өсөд л байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэ стилтэй одоо байсаар л байгаа. Гэтэ бидний нэг өгөөсгөж болохгүй бүх одоо юу гэдгийг ойлголттой байх хэвээр. Гэтэ ойлгодог тал нь илүү олон болох хэвээр. Энэ болов гэдээ бас бодох юм аа. За гих байдлаар бол яриагаа дүгнэ. Тэгээ сүүлийн асуулт. За. Сүүлийн гэхэлэр жоохон гонигтай. Төгсгөлийн гэх юм. Төгсгөлийн ч жоохон гонигтай байна тий. За зааварцсан энийг дуусгачаа дахиад өөрчлөлөө ярилцъя. Энэ мөчт нэг юм асууад байгаа. Үнэртний бизнес хийдэг хүн. Үнэртний хоббитой гэдэг ч байгаа. Гой үнэрт бол сайхан яриа өрнүүллээ. Та яг эмэгтэй хүнийхээ хувьд одоо нэг яг бодит улс төрөөс хамаарлаггүй асуулт явж байна л. Та эмэгтэй хүнийхээ хувьд ирчүүдэд гой үнэртэн
Гоё нэртэй бас зөвлөж гэвэл юуг зөвлөх вэ? Би өөрөө өнөртэй бас гэдэг. Ер нь л яг хоо ийм хүн болгонд өөр өнөртэй бас таалагддаг байхгүй. Магадгүй зарим өнөртэй бас хүнд харшилдаг. Тэрийг мэдэхгүйгээс болоод толгой өвдөд байна. Тэ одоо юу гэдгийг нүд одоо аргаад байна ч гэх юм уу. Зарим өнөртэй бас хүнд бүр маш сайн таардаг. Тэр өнөртөөс цацаад гарахлаар өөртөө ихтэй болол. Тэ ингээд яриа хөөрөн ч гэсэн ингээд илүү цоглог болдог. Тэгэхээр бид нар юуг илүү анхаарах хэрэгтэй вэ гэхээр өнөртөө усаа сонгохдоо өөрөө ямар төрлийн үнэр дуртай байна гэдгээ сонгох шаардлагатай. Одоо тэрийг яаж сонгох вэ гэх хүмүүс аягүй асуудаг байхгүй. Одоо бид нар чинь тэгээ хэдвэр зуунд амьдарч байгаа байлээ те. Ямар үнэртэй бас өөртөө таалагдж байгаа. Тэрнтэй яг адилхан үнэртэй бас ямар төрлийн үнэртэй бас байгаа юм бэ гэдгийг хагаал болчих шиг. Тэгээд дээрэс нь өглөө дүрхдэг, орой дүрхдэг, өвөл дүрхдэг, зун дүрхдэг гэдэг үнэртэй бас чинь бүгд өөр өөр төрлийн цаг хугацаа одоо цаг агаар тохирсон байдаг байхгүй. Тэгээ орой болцоонд дүрхдэг хүртэл өөр өнөртөөс түрхэж болно. Хайртай бүсгүйтэйгээ уулзахдаа өөр өнөртөөс түрхэж болно. Энд чинь ерөөсөө ингэ бүр шинжлэх ухаан болсон. Тэгэхээр ганцхан зүйлээр ерөөсөө нөгөө төсөөлөд байж болохгүй. Судлах хэрэгтэй. Бид нар үнэр гэдэг чинь хүнд итгэл төрүүлэх хамгийн том урлаг. Бид нар өнөртөөс ордог зүйлсээ нот гэж ярьдаг. Ямар зүйл нот гэж ярьдаг вэ? Урлагийн бүтээлд орж байгаа хөгжмийн нотыг нот гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан өнөртөөс бол урлагийн бүтээл энд маш олон төрлийн үнэрийг нийлүүлж тухайн хүн таалагдах үнэрийг гаргадаг. Тэгэхээр урлагийн бүтээлийг сонгох гэж байгаа бол өөртөө таарсныг сонгох хэрэгтэй. Хин нэгнийг санал болгосныг эсвэл хин нэгний зүгээр одоо нийгмээ дагаад ч гэдэг юм уу тэрнээ дагаа сонгох боломжгүй. Тэгэх юм бол өөрт чинь хүн бас өөр нэгэн үнэртэй байдаг шүү дээ. Мэдж байгаа тийм. Тэгэхээр тэр үнэр дээр үнэртөөс тэгэхээр тэр үнэртэн дээр нөгөө дахиад үнэртөөс төрчихээр холилдоод хүн болгонд татшгүй үнэртээ одоо үнэр үүсгдэг. Энийг ярихлаар нөгөө үнэртөөс гэдэг кино байдаг шүү дээ. Мэдгүй маа. Хүний арьсаар ингээд үнэртэн хийдэг. Яг ийм хүн болгон өөр үнэртэй. Тэгээд энэ үнэрт зориулсан үнэртэн ч гэсэндээ өөр. Тэгэхээр юутай холилдож иж илүү гоё үнэр гарах вэ гэдэг өөрөө олж мэдж таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр би бол одоо юу гэдгийг за тэр брэндийн тэр ус гоё. Тэгээ энэ брендийн энэ алстаа эртэчүүдэд янзын гоё үнэртдэг гэж би ярих дургу. Үнэртэн бүтээдэг хүний хувьд. Түрүү миний үнэртээ бас гэжсэн чинь тогсон байсан шүү гэд. Тэгээ ер нь бол одоо яг манай яг миний өөрийн хоббигоор хийдэг үнэртээсүүд бол бүгдээрээ зарагдаад туссан. Тэгээ би шинээр бол гатгаж гаргаагүй. Тэгээ дээрэс нь нөгөө хүмүүс намайг үнэртээс зохион бүтээдэг гэж хардгаас илүүтэйгээр энэ бол миний цэвэр хобби байхгүй. Тэрнээс биш би юу гэдгийг энэгээрээ яг одоо цаашдаа явна. Эсвэл энэ бол ийм одоо миний гол амьдралын одоо зорилго ч гэх юм уу. Ийм бол биш. Миний хобби. Тэгээ энэ хоббиг бас илүү хөгжүүлж бизнесийн төвшөнд би авчирч чадсан гэж бол өөрийгөө хараад байгаа. Би чинь уг нь одоо барилгын менежментийн салбар байхгүй. Барилга байгууламжийн менежмент те. За одоо ингэж барилгыг бариад орчвол яг хэрхэн барилгын насжилтыг уртцахгүй. Энэ чиглэлд би хүртэл Америкт одоо яг ийм ажиллаж байгаад ирсэн. Бүр уг нь бол одоо миний мэргэжлийн чиглэл чинь бол ийм барилга байгууламж юм. Тэгэхээр юу гэдгийг нөгөө ганцхан хоббигоор нас хүмүүс нөгөө тэгээдтэйсэн. Өө эн чинь өнөртөөс хийдэг хөвгөн штэ гэдэг. Үгүй яах вэ? Хүн хоббитай байж болно штэ. Өөрөө гүдэг хоббитай байж болно. Тийм үү? Сакстай хоббитай болно. Тийм. Тэгэхээр хүн болгоны хобби өөр байхад яагаад энэ гүдэг залууч нь эдийн засаг ярьцсан явчих ингэж ярьдгүй штэ. Тэгэхээр яг ийм хобби олон танигдсан. Тэгээ хоббигоо бизнес болгож чадсан нэг ийм жишээ юм болов уу гэж. За тэрүүгээрээ ч бас илүү их танигдсан юм байлгүй те. Аль талыг бас эерэг талаас нь хараад үзэх юм бол. За тэгээд ажил үйлсэд нь амжилт хүсье. Сайхан трамбайтай болгож өгөөрэй те. Итгэл үлээлгээд бас гаргаад сонгосон иргэдийнхэн итгэлийг бас аваад ингээд яваарай гэж хүсэж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд түрүүний ингээд нөгөө энэ бүх цаг хугацаанд ярилцсан чинь нэг тийм дотроо ярих гэж бодсон зүйлүүдээ би бүгдийг бас хэлж чадсан гэж бол харж байна. Яагаад гэхээр ингээд зарим тохиолдолд юм зүгээр яг өөрийнхөө ярих тий зүгээр байгаа бодлоо илэрхийлэх энэ цаг хугацаас аягүй чухал байдаг. Тэгээ яг өөрийнхөө бодож байгаа зүйлээ бас нэг нүгөө ярьлаа. Тэгээд магадгүй одоо сонсож байгаа хүмүүс заримд нь таалагдаа заримд нь таалагдахгүй ч болно. Гэхдээ ямар ч л байсан энэ бас ануучин гэдэг хүн ус төрч гэхээсээ илүүтэйгээр хувь хүнийхээ өнцгөөс их асуултанд хариулсан шүү гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Нэг нөгөө сайхан Илэн Даалангүй ярилцсанд баярлалаа. За баярлалаа.